За өглөөний минь. За өнөөдрийн лекц 9 дугаар лекц. Тэгээд дараагийн 7 хоногт 10 дугаар лекц уншаа. Тэгээд энэ намрын цуврал 10 лекц дуусна. Тэгээд яг энэ жилийн онцлог яг хоёр том онцлогтой байсан энэ жил өмнөх бүх лекцүүдээс ялгаатай. Тэгээд нэг нь болохоор хуучин шиг ерөнхийдөө яг 10 лекцэнд цуврал лекцүүдэд суугаад нэг мөсөн суухаар хүмүүсээ бүртгэж авчихаа. Тэгээд тэр хүмүүс дээрээ л лекц уншиж явчихдаг гэсэн. Эсвэл онлайнаар видеого явуулаад. За энэ жил бол нийгмээс бас янз бүрийн асуулт гуйлтууд ирсэн учраас ер нь ингээд ивент маягаар тэгэл ирэх хүмүүс нь ирээл амжихгүйнууд нь амжихгүй. Заавал одоо 10 лекцэнд суух. Тэрийг ерөнхийдөө болсон. Тэгээд цааш бол ер нь ингээд лекц зарлаа. Тэгэл хүмүүс өрөөл ирдэг. Тэгэл лекц уншаал явцдаг. Нэг ийм хөнгөн хэлбэр рүү орё гэж энэ жил бас яасан, өөр байсан. За энэ жил бас энэ намрын нэг лекцийн нэг 10 лекцийн цуврал лекцийн нэг онцлог бол юу гэсэн хэрэг Монголын нийгэм рүү их төрж орсон. Тий, хуучин бол дандаа философийн оюуны нэлийн дээгүүр явцдаг. Дээд түвшинд явахгүй бол философи бас болдгоо. Доошоо орчихор тэгээд хэрүүл оруулаад тэгээд нэг гомдолсон, өөрийгөө илэрхийлсэн, өөрийнхөө зовлон тооцсон, тэр орныхоо зовлон тоочдог ч юм уу эсвэл нийгэм тийм байна, ийм байна гэдэг ингээд ерөөсөө оюуны боловсролын өндөр түвшинд явах юмш боломжгүй болгоо хийчихдэг. Тэгэхээр би энэ болгоомжтой байдаг нийгэм рүү орж бол энэ уран зохиол бичдэг, философтдаг хүмүүс бол нийгэмтэй нэг зуралддаг, дандаа хол байдаг. Тэгжээж энгийнүүдээр аль ч талд орохгүйгээр нейтралны харахгүй бол болдгоо. Жишээл би одоо монголчуудтай хайртай гэх юм бол тэгээд дуусаа философи гарч ирэхгүй. Эсвэл би одоо монголчуудыг үзэн яддаг гэвэл бас философи гарч ирэхгүй. Энэ юу н ямар нөхдөд үлээ гэж л харуул философи гарч ирнэ. Тэгээд ийм хоёр одоо онцлогтой байсан. Нийгмийн сэдвүүд рүү бас нэлээд орцсон. Тэгээд тэр маань бас яг нэг талаараа орохгүй болохгүй байсан. Яг нөгөө талаараа бол жоо уйтгартай байдаг. Гэтэ тэргүй одоо тийм үстэй архич үнэг архи удаг гээл одоо хичнээн шүглэх юм. Архич хүн гэж байхгүй шүү дээ. Архи уудаг л хүн гэж байгаа шүү дээ. Тий, тэгэл яг архи уудаг нь зогсдог. Тий, тэгэл болоо. Тэгээ тэр үнийг одоо зогсоох шаардлага ч бас байгаа юм уу? Тий. Тэгээд ийм хоёр сэдв энэ жил ингээд явсаар байгаад сүүлийн өнгөрсөн ер нь бусад 8 лекцэнд бол дандаа л одоо ээж аавуудын асуудал, энэ багш нарын асуудал, энэ монгол хэлний асуудал, энэ монголчуудын сэтгэл зүйн асуудал, за тэгэл хөдөө нутаг гэсэн энэ одоо ялгардаг илүү дутуу юунууд одоо яагаад байгаа мэддэхгүй тэр бүгдийг нэг базаад нэг ярих гэж утсан байхгүй. Тэр ерөөхдөө болчлоо. За улс төрлөө орлоод бол тэр улс төрд бол ямар ч ярих сэдв байхгүй. Тэрийг бол өнөөдөр бид нар тэрнтэй танилцсан. За сүүлчийн лекцэн дээр бол бидэрт бол нийгэм ярих юмч боломжгүй гэдэг нь харагдсан. Бид нар бол нийгэмгүй ийм сонир улс. За дараагийн юун дээр бол өнөөдөр бол одоо тэгээд бас ертөнцийг үзэх үзэл ярина. За энэ дээр бол нэлийн том асуудлууд одоо орж ирнэ. Зөвхөн яг Монгол хүнд, яг монголчуудад манай Монголын нийгэмд, Монголын улс төр гэдэг юм уу, Монголын одоо юу гэдгийг одоо хэцүү болчиход байна шүү дээ. Энэ олон ардуудад гэх юм уу, эсгийн гэрт дотор байгаа юуны хотгонуудын өндөр байшинд байгаа хоёрын хооронд одоо ямар ялгаа байгаа говьлтан юуны бигэрс зүмэн цаа нэг малаа хариулаа явж байгаа малчин энэ уртлын Квин байна уу, Кинг байна уу, Майк Тайсон байна уу, Майкл Джексон байна уу хотгонуудын хүмүүсээс одоо ямар ялгаатай мэдэхгүй. Тэрийг л гаргаж ирэх гэж би орддог шүү дээ. Тэг яг ертөнцийг үзэх үзэл гэж том сэдв. За ертөнцийг бол бид нар нэг биеийн ертөнц одоо материаллаг биет биш төсөөлөл, бодол, сэтгэл юу гэдгийг зүүд тэр бүх ертөнц гэсэн ийм хоёр ертөнцид бол хүн төрөлхтөө өнөөдөр хүртэл хуваагаад ирсэн. 2500 жилийн өмнөөс философичд бол ер нь ертөнцийг бол хоёр хэсэгт хувааж явсан. Ерөнхийдөө яг англиар бол яг mind and body гэж явцдаг. Нөгөө талд орох материализм, нөгөө талдаа идеализм гэж явцдаг. Тийм бол эртний сайхан сэдв. Энэ сэдвүүдээр маш гоё номнууд одоо бичигдсэн. Тэрийг бас орхижлохгүй. Тэгээд хамгийн одоо үргэлжил тавигддаг нэг асуудал байдаг. Тэгээд тэр эндээс л бид нар одоо эхлэх ёстой. Тухайн тэр хүний ертөнцийг үзэх үзэл одоо юу гэдэг, ер нь юу хэлэх гээд байгаа юм тэр хүн. Тэр бүгд
тэр би хинбэ гэдэгтэй л их холбоотой. Тэгээд би үүсгэхэд их амар биш. Маш хэцүү. Би одоо 12 оноос хойш 13 дахь жилдээ лекц уншиж байна. Дандаа л биеийн тухай ярьдаг. Тэгээд над дээр дандаа бэлэн би болцсон хүмүүс дандаа ярьдаг. Асуугаад ах юу вэ? Би бол биш тэгэл. Тийм амархан юм та одоо дандаа нэг амархан энгийн сэдвэр ингээд төөцөлж байгаа юм гэсэн хүмүүс ирдэг. Би ч өөрөө би болох гэж ядж ах чинь айл хэдий одоо би болчихсон байж штэ. Тий. Тэгээд яг би хинбэ, чи хинбэ гэсэн ийм одоо асуулт ингээд тавиад ирэхээр тухайн тэр хүний тэгэл үнэмшлийн асуудал гараад ирдэг. Энэ хүн одоо юунд үнэмшчихсэн юм бол тий. Тэгээд тэрүүгээр нь л бид нар одоо тэр хүнийг за энэ хүн нэг ийм л хүнтэй гэхээс өөр одоо арга байхгүй. Өөрөөр одоо бид тэр нэг юг иргэн өмнөлхөн тэр бол яг тэр эр байна уу, юм байна уу, гомо байна уу, хэдэн он төрсэн байна уу, хөгшин байна уу, залуу байна уу тэр бол надад үнэхээр сонирн биш. Тэр учраас нэг лекцэнд одоо 10 жилийн хөгжирээ сууж идэг эртээ нэг 70 эдтэй авгаач ирсэн сууж исэн. Тэр бол надад чухал биш. Тэр хідэн настай байх, тэр хиний хүүхэд байх. Тийм үү? Агчны хүүхдөө, шоронд орсон хүний хүүхдөө, генералын хүүхдөө энэ одоо сайд нэрвэлэгч одоо юу гэдгийг том боссын хичнээн ч одоо мөнгө төрхтэй боссын хүүхд юм уу би надад сонирн биш. Юу сонирн гэвэл энэ хүн юунд өмсч явд юм бол тархитлагаа дотор нь. За тэгээд энэ хүн юунд итгэж явд юм бол энэ хүний итгэл нь юу юм бол итгэхгүйгээр амьдрах ямар ч боломжгүй шүү дээ. Тий. Ер нь юмд итгэхгүй бол тэгээ машин дарилж өгөх шүү дээ. Тий. Нөхөр онж өгөх шүү дээ. Тий. За тэгээд найдлага юунд одоо найдаж явдгийг юунд найдаж одоо маргааш болондоо шинжил болондоо заасар болондоо 100 одоо тэгж амрандаач гэдэг юм уу ажил дээр одоо тэгэндээ цалингаа нэмүүлэндээ ч гэдэг юм уу зээлээ бас нэг нэлээд хэдийн хувийн төлчин ч гэдэг юм одоо юунд найдаад зээл аваад урагшаага амьдрах гээд наадам яриад цагаансар яриад одоо шинжлэр өстөө яриад ингээд яваад байгаа. Тэг юунд найд тэндээс юу найдаад байгаа. Тэндээс юу ирнэ гэж найдаж байгаа. Одоо дипломтой болно гэдэг шүү дээ. Тэр дипломыг аваад яана гэж найдаж диплом авч байгаа. Мөнгө өрж байгаа. Мөнгөтэй болно гэдэг. Их мөнгөтэй болно гэдэг. Тэгээ юунд найдаж? Тэр мөнгөд найдаад ямар ч хэрэггүй шүү дээ. Тэр мөнгөөр юунд найдаж тэр найдалгаа яах гээд байгаа. Бүрлүүлэх гээд байгаа. Бүтээх гээд байгаа. За ингээд энүүгээрээ ерөнхий тэр нэг хүн бол нэг гараад ирдэг байхгүй. Жохон юм яриад өнөшдөг, итгэдэг, найддаг юм ингээд жохон явчихаар тэл ерөнхийдөө тэр хүн тэгээд нэг ойлгомжтой болчихдог байхгүй. За. Энэ хүн нэг юм хөл юм байна, хүн юм байна да. Тэгээд эцсээс би гэж бидний хэлээд байгаа чинь ерөнхийдөө толгойдоо юу хийсэн одоо тэрэн дээрээ тулгуурлаад үнэмшин итгэн найдах явна шүү дээ. Толгойд олигтой байхгүй бол одоо тэгээд нэг хачин юмд үнэмшин шүү дээ. Тэгээд хачин юмд итгэн шүү дээ. Тий. Тэгээд бүр шалд юм найдаж явж байгаа тэгээд одоо дууссан шүү дээ. Тий. Тэгэхээр толгойдоо юм байхгүй бол одоо ерөнхийдөө тэгээд одоо би гэж ярих юм шиг утгахгүй. Тэгээ миний нөгөө байн давтаж хэлээд идэг чи тэр шүү дээ. Номл уншиж толгойдоо л юм ихгүй л тэр олон дипломоор яадаг чинь тэр их мөнгөөр яадаг чинь. Мөнгөөр нь яах гэдэг юм тий. Мөнгө шүтсэн хүмүүсээ дээ. Би одоо хэдэн нас сурах гэж байна. Хизээч одоо мөнгө ярьж байгааг хизээч одоо мөнгөний төлөө толгой өвтгөж байгаа шүү дээ. Тий. Гуантаас мөнгө зээлж яваагүй. Ойтон багтааш зээлж яваагүй. Тэрэл оюутнууд надаас л мөнгө зээлдэг байсан нөхөөс би хизээч хүнээс ч мөнгө зээлж яваагүй. Амьдралын дурш. За тэгээд яг нэгдүгээрт одоо би хинбэ гэж асуухад тэрлээ өтгөл өмнөшлөл рүү орж явж байгаад дараагийн биеийн нэг том чухал асуудал байдаг. Энэ бол нөгөө одоо бие рүү орж ирж байгаа байхгүй юу. Энэ дотор бол итгэл өмнөшл найдал яваад байна шүү дээ. Одоо миний энэ бие энэ махан бод тий. Энэ бие одоо яг хаана байгаа? Би одоо яг хаана байна? Аяг чухал байхгүй юу? Баг би хин бэ гэхээс хин гэдгээс хаан өмнө хаана гэдгийг асуух гэж чухал байхгүй. Тэндээс тэр хүнийг бас ойлгох боломжтой. Хаана байгаагаар нь. Чи тэнд байд юм уу? За ойлгомжтой. Чи тэнд байд юм уу? За. Тэнд байд юм бай тээ. Окей. Хөдөө юм уу? Нутагтаа байгаа юм уу? Эсвэл хотод байгаа юм уу? Эсвэл одоо эх орондоо байгаа юм уу? Эсвэл гадаад оронд байгаа юм уу? Гадуур явж байгаа юм уу? Гадаад оронд явж байгаа юм уу? За гадаад оронд одоо ямар оронд байгаа юм? Америкт байгаа юм уу? Солонгост байгаа юм уу? Хятад байгаа юм уу? Оросд байгаа юм уу? Германд байгаа юм уу? Хаана юм? Туркд байгаа юм уу? Тэгэхээр би хаана вэ гэдгээсээ тэр хүний бие бас гарч ирнэ. Тэггүйгээр юусч жоохгүй.
Хаана гэж аяг чухал. За тэгээд тэр хаана байна гэдгээс шалтгаалаад тэр хүний ухаан нь тэндүү эндүү гэдг нь гараад ирж байгаа байхгүй. За тэгээд ухаан хаана вэ гэхээр одоо тэгээд шашин болоо явж байгаа. Шашин шүтдэггүй юу? Магаач одоо яг шашин ингээд ярихаар шашин бас байдгүй, хэцүү байдаг. Яг шашин шүтдэг юм шиг. Үнэхээр шашин шүтдэгээс бол тийм алдаанууд гарахгүй байхгүй юу? Аюуг буддист гэл ингээл идэг. Бүтггүй юм хийдэг шүү дээ. За тэгэл зөв буруугийн код нь юу юм? Түрүү чи лекс дээрсэн шүү дээ. Соёлын код. Тэр хүний энэ зөв энэ буруу шүү гэж явдаг тэр код нь юу юм? Хөдөөний код уу? Хотын код уу? Нутгийн код уу? Гадаад оронд явж байгаа гадаадын код уу? Америк яваад ирэхээр Америк болчдөг шнэ баг чи. Тэгэл Америктай Монголоо зүрлээл комент хийдэг шүү дээ. Солонгос явахаараа солонгосоо муулаад комент хийдэг. Facebook дээр одоо битүү солонгост ажиллаж амьдардаг мөртлөө солонгосоо муулсаар. Тэгэхээр тэр хаана байгаа тэрүүгээрээ түүний ухаан хаана байгааг бид нэр олохгүй ерөөс болохгүй. Эсвэл философи л өөр хэрэг. Намаа хараад хүмүүс гайхаад байдаг шүү дээ. Философи бол танин мэдэх гэж байгаа шүүмжлэн ухан түнхэн тийм амар биш. Аргумент шалтгаан бүчнөө юм болно. Философитой бол амар л байна. Ерөнхийдөө Монгол орн Монгол улсад философи хөгжөөд 10 жилийн сургуулиудад, ихтэй сургуулиудад философи хичээл ордог бол аюу амар. Тий. Мухар сүсэг илүү дутуу байхгүй болчихно. Ээж аав эндүү дутуу нутаг мотог илүү дутуу мэрхаач болчихно. Шинжлэр солиорхгүй цагаан сараар нэг балан юм болохгүй бид нар мэдэн шүү дээ. Ямар ч утгагүй байдаг шүү дээ. За тэгээ наадмаар яаж одоо ичвтер юм болдог вүлээ. Тэгээ тэрэндээ хөөрөөд идэг. За ингээд тэндээс яах вэ? Миний ертөнц одоо гарч ирэх гэдэг шүү дээ. Тэр хүний ертөнцийг бид нар гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгээд одоо чи яг мэдхүү гэдэг чинь асуух гэдэг шүү дээ. Яг монгол хүн яг мэдхүү. Мэднэгээд байгаа юм бол хаанаас мэдх юм бэ? Диплом нэг чухал шүү. Тэр докторийн зэрэг мэр профессор тэр бол ямар ч утгагүй. Тэр цаазыг хэн ч мөнгөний төлөд авчихна. Тэр шиг амархай бол байхгүй. Амархан шүү дээ. Доктор болоход. Унших хэвээр нэг 200-аас нэг 300 ном байдэ. Тэгэл тэр номтой зурлалцаар угаал тэндээс ерөнхийдөө нэг өөрийнхөө философиг гаргаад ирдэг байхгүй юу? Тэгэл тэрийг бичих хэвээр. За бичгэд харин нэг их олон сар болдог. Бичсээр байгаа таардаг. За яг мэдхүү хаанаас уу? Тэгэхээр Монгол хүний хаанаас юу мэддэг нь мэддэхгүй байгаа байхгүй юу? Гэмээрэл идэг. Бичдэг хаанаас мэдж байгаа наатайгаа. Дөрвч лекс дээрээс шүү дээ. Санаа бол бидэрт ямар ч хэрэггүй. Хувийн санаа бол түүхий, хувийн бодол тэрвэл яаж хэрэггүй. Тэр орныхтойгоо л ярьдаг юм байна. За яах ёстой юм гэдэг нь маш хэцүү, зөв буруу. Хотод зөв буруу ямар юм. Хөдөө очиод зөв буруу ямар юм. Одоо сайн залуу говь алтаад ажиллаж байгаа дэрлэг. За говь алтагийн зөв буруу ямар вэ? Улаанбаатарын зөв буруу ямар вэ? Говь алтаадаа нэг сум руу яваад очлоо. Нэг малчнад яваад очлоо. Тэдний зөв буруу ямар вэ? Юуг тэд зөв гэдгийг, юуг тэд буруу гэдгийг эсвэл хамаагүй юу? Зөв нь буруу болчдөг, буруу зөв болчдөг. Яах ёстой юм? Тэр аюу чухал байна шүү дээ. Ямар үед би одоо зөвгээд одоо ингээд зөвөө бариад явах юм? Ямар үед буруугээд одоо шөөмжлээд буруутгаад явах юм? Буруутглаа чи Монголоо мууллаа гэх юм уу? Хятадыг зөвтгөлөө эсвэл одоо Японыг зөвтгөлөө өө чи хятадуудад Японуудад дуртамаа да. Одоо иддэг яах юм? За энэ яах ёстой гэдэг бол аюу чухал гэнэ. Ёстой гэдэг бол их чухал үг байхгүй юу? Ёс гэдэг үг бол. Тэгээд юунд найдаж чи одоо ингэж яваа. Уцаар ярьлаа. Мессеж чи хаана юмнаа? Оо би энэ юунд явж байна. Тэр оронд явнаа, тэр хотод явнаа. Юунд найдаж тэнд яваа бүгд. Ах гэж тэнд яваа. За ингээд тэр хүний ертөнц ерөөхдөө ингээд ойлгомжтой болчдөг. За окей. Алийг жохолчлох уу? Тий. За одоо дараагийн асуулт гарч ирнэ. Тий. Үнэхээр юмд ингээд ухамсартай хандаад, ухамсарлаад явах уу? Нөгөө тий. Rational гэж байгаа шүү дээ. Эсвэл өөрийнхөө мэдрэмжээ дагаад явах уу? Сонсснороо л явъя. Харснараа л явъя. Тэрийг одоо асууж, шалгаж, зөв бурууг гэлдүрс хэрэг. Гэл явъя. Тэр дөрвөө хүмүүс тийм юм чи. Сонсснороо л явчих. Сонсныгоо зөв үгээл явчих.
За ийм хоёр том асуудал гарч ирнэ. За энэ бол нэлээд их ярих том сэдв явж байгаа. Миний одоо 3 цагаан ном дээр ухамсарын тухай байгаа, мэдрэмжийн тухай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэгэл ном уншиж толгоороо оруулж иш тэндээс л юм гарч ирнэ шүү дээ. Тэр вижи орж орох бол авч хэрэггүй. Тэр сонссон, монсон, харсан, марсан тэргээр юугаа ий. Сонсоод яах? Хараад яах? Унших юм бол ямар ч хэрэггүй. Нэг харж ил та гэдэг тэр яах? Харж яах гэдэг. Тэгээ сонссон юм даа өнөш явчихдаг. Юу сонссон, хинээ саана юу сонссон бүм мэд. За ертөнцийг үзэх үзэл бол маш том сэдв. Ер нь тухайн үед ялангуяа 20 дугаар зууны дунд үеэр бол дэлхий дээр бол маш яригдчихсэн сэдв. Тий. Том сэдв ертөнцийг үзэх үзэл бол. Гайхамшигтай сэдв. ертөнцийг үзэх үзлээс болоод дайнч болдог. ертөнцийг үзэх үзлээс болоод нэг нэгээ шална. Тангараг тасарна. Том сэдв. Амар сэдв. За хамгийн энгийнээр одоо тий ярихад бол ер нь тэр хүний ертөнцийг үзэл гэдэг бол ер нь юуны тухай ярих дуртайгаараа мэднэ. Ер нь юу яриад идэх вэ? Энэ хүн юу ярих дуртай вэ? Юу ярих дургүй вэ? Ярьдаг шууд дургуун шал өөр юм яриад эхэлдэг. Эсвэл оногоо шууд ярьцдаг. Монголчууд энэ гоё хамгаалах сэтгэл зүйн хамгаалах механизм байгаа шүү дээ. Резилиенц гэдэг шиг. Тэр нь юу гэхээр оногоо ярих. Өөрөө яг асуудалд ороод эвгүй болоод бушгүй шиг оног ярьчихдаг. Тэгэл хөхөрлөлтөд дуусаа. Бүх юм замхраал. Айгу амар. Тэгэхээр оногоочд бол нуух юм маш хэмтэй хүмүүс шүү дээ. За юунд утга өгж, юунд үн өгдөгөөр нь тэр хүний ертөнцийг үзэх хүсэл гараад ирнэ. Тийм л юм наад хүнчийг утга өгдөг юм. Тийм л юмыг үнэлдэг. Боловсрол үнэлдэг бол боловсрол. Шашин үнэлдэг бол шашин. Мөнгө үнэлдэг бол мөнгө. Баяжихыг үнэлдэг бол баяжих. Тэргээр тэгээд ерөөдөө гараад ирнэ. Юунд утга өгж байгаа, юунд үн өгж байгаа. За тэгээд хүмүүс рүү хараад юу гэж боддогоор нь бас тухайн хүний ертөнцийг үзэх хүслийг мэдчих болно. Танихгүй хүмүүсийг хараад юу боддог. Хөдөөний хотынхныг хараад юу гэж боддог толгойдоо. Хотынхын хөдөө очингуудаа тэдний хараад юу гэж боддог. За манайхч одоо аймаг гарахдаг, нутаг гарахдаг хүмүүс өөр нутагт очиод өөр аймагт очиод тэр аймгийнхныг юу гэж хараад юу гэж боддог. Тий. Баруун аймгийнхан эсвэл одоо юу гэдгийг дорнотойхоо тэр бодлууд нь толгой доторх бодлууднаас ертөнцийг үзэл яваад байдаг байхгүй. За юунд хамаг цагаа зарцуулдаг вэ? Одоо хоногт чинь 24 цаг байгаа шүү дээ. Тэгээ 24 цагийнхаа бид нэг 8 цагийг унтах ёстой. Яг бол бидний биологийн бие 8 цаг унтахыг шаарддаг. Тий. Яах ч яргүй 8 цаг унтахаас өөр арга байхгүй. Тий. За 24-өөс 8-ыг хасч гав. Цаана одоо хэдэн цаг үлдэж гинэ? За 16 цаг. За тэгэл одоо унтах гэж нэг цаг зарцуулах байх. Сэрээд нэг цаг зарцуулах байх. Тий. За тэгээд яаж гинэ? 16-аас 2 цаг дахиад 14 цаг. За одоо тэгээд 14 цагт би одоо яах вэ? Юу хийх вэ? Юу бүтээх вэ? Яаж өнгөрөөх вэ? Яаж өнгөрөөсөн? Компьютерээр ард суух уу? Шууд одоо Facebook гар утас руугаа ороод тэрэндээ цагаа зарцуулах уу? Одоо юунд зарцуулах вэ? Өдөржингөө гар утасдах уу? Өдөржингөө компьютерээр ард суух уу? Эсвэл өдөржингөө гадуур хөөцөлт ажил хөөцөлдөх үү? Одоо би хэлээд тааш монголчууд бол гараал явлаа ажил бүтлгүүтэд орж ирдэг. Тэгээ маргааш 2 дахь өдөр нь бол бүтлгүүтсэн ажлаа засаж залруулах гэх тэгээд тэр 2 дахь өдөр өнгөрдөг. Тэгээ 3 дахь өдөр нь дахиад бүтлгүүтдэг. 4 дахь өдөр нь бүтлгүүтснээ засах гад явдаг. Тэгэхээр өөртөө мон хүний амьдрал 2 хон өдөр байгаа шүү дээ. Нэг нь бүтлгүүтдэг өдөр гараад явсан. Нөгөөх нь нөгөө бүтлгүүтснийг гарч явж засаж ажиллах болохгүй. Тэгэл нэг юм хулганы юу шиг тойрогт орцсон юм шиг л бүтлгүүтэл бүтээх гээл. За ингээд тэр 14 цаг, за 10 цагийг юунд зарцуулдаг? Та нар ерөнхийдөө тэгэл нэг дэвтэр гаргаж ирэл за өчигдөр би 14 цагаа хэдийн юунд зарцуулсан. Тий. Одоо 2 цаг бензинд очирсан ч гэдэг юм уу шатгууны юун дээр. За юунд мөнгөө өрдөг? За энэ үгээр л хүмүүс ер нь гараад иртий. За одоо зайсангийнхан юунд мөнгөө өрдөг? Яамгийнхан юунд мөнгөө өрдөг? Сонгон хайрхан дүүргийнхан юунд мөнгөө өрдөг? Их мөнгөтэй байлаа гэд тэр их мөнгөө юунд өрөх вэ?
шууд одоо Макао гараад явах уу? Мэдгүй. Тэр их мөнгө одоо яаж өрөх вэ? Би одоо энэ их мөнгөтэй нөхдүүдийг гайхаад байдаг байхгүй. Одоо сайн нэг баахан юу боллоо шүү дээ. Одоо ярилцлага гэх юм уу, мэдүүлэг гэх юм уу, юу гэх юм. Тэгэл дандаа маш их мөнгөтэй хүмүүс цуглардаад зурагтаар одоо нэг нэгэндээ өнгөрлөө шүү дээ. Яасан ч их өнгөрөө хүмүүс юм. Дандаа л хөгшөө өгчүүд л харагдчихлээ шүү дээ. Үсээ хараар удчихсан. Тэгэл өнгөрөөл. Би яасан ч мундаг хүмүүс. Тэгэд их мөнгөтэй болоод ирэхээр тийм л мундаг болчтой юм байна л да. Монголчуудын нэг асуудал байгаа шүү дээ. Би хүнээс илүү мөнгөтэй болчиход тэгээд шууд тэр хүнээс илүү болчихдог. Хамгийн сүүлчийн одоо гар утас барьсан бол тэр хүн одоо надаас илүү яг бол гар утас нь минийхаас илүү сүүлийн үеийнх юм чи. Би одоо жоохон таруу машин унцсан явжлаа. Нөгөөд чинь цааш нь одоо юу гэдэг нөгөө том машинаа унчаад нөгөө чад хажуугаар өнгөрлөө. За одоо тэгээд тий. Ч одоо дүүрэн биш шүү дээ. Тэгэхээр мөнгөө энэ монголчууд юунд үрээд байна вэ? Тэргээрээ тэрний ертөнцийн үсгэлэн гараад ирнэ. Өө за тийм л юм байна. Асуудалгүй ерөөсөө. Аюу амархан хөөхөн идэр чинь. Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал гэдэг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвээр. Мэдлэг гэж юу юм? Тэр тухай бидний тань мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчинтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За ертөнцийг үзэл явсаар байгаад нүгэл шийтгэл өчнөө юм руу яваад ороод ирдэг. Тий. За ялангуяа одоо крестийн шашныхан бол тэрийг нүгэл, тэрийг шийтгэл. Нүгэл үйлчлүүл шийтгэл шүү дээ. Шийтгэл ер нь панашмент. Тий. За крестийн шашин бид үрж байгаа 7 нүгэл. Тий. Тэр 7 нүгэл дотор бахархал хүртэл нүгэл шүү дээ. Бид нар Монгол бахархал гэдэг тэр чинь крестийн шашнаар нүгэл байхгүй. Өөрөөрөө бахархал асар том нүгэл. Тэгэхээр бид нар ч ерөөсөө тийм төр улсаараа крестийн шашнаар бол нүгэлдэж өгч байгаа байхгүй юу. За тэгээд одоо крестийн шашнаас хязгаар нэгэн цагт одоо явах шийтгэл ирэх байх. Ингэж их одоо нүгэл үлдэж байгаа юм чи. Бахархал гэдэг том нүглийг үлдэж шүү дээ бид нар. За буддизм бол өөр. Буддизмд бол нүгэл гэж баргалж байдгүй. Яг бол буддизм бол тэгэл өргөөрөө яв. Уул номоо уншаад гэгэрүүл чамд хэрэгтэй байсан. Тэг яг шуналдуул тэгэл шундахын замаараа яв. Тэр дээргөө гармаагаараа шийтгэл чинь нэрнэ. Чиний бүх үйл чинь үр дагавар авчирна. Чи муу үйл хийсэн ч үр дагавар авчирна, сайн үйл хийсэн ч үр дагавар авчирна. Тэгэхээр чи хийж байгаа үйлэл зогсоо гэж байгаа шүү дээ. Шунхаа бол одоглохоо бол улгаа ихэ бол хэрвээ тэргээ чи хийх юм бол гармаагаараа нүгэлчин нэрнэ. За бид нар бол яг нэг бидний гармаа чи их гой гармаа байгаа шүү дээ. Бид нар карма гармаа гэдэг байгаа шүү дээ. Одоо гармаа гэдэг нэртэй хүмүүс бол буддизмын тэр юу явж байгаа шүү дээ. Шийтгэл явж байгаа шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Тэ? За бид нар бол яг буддизмаар бол тэргүү бүгдээрээ нүгэлтнүүд бүгдээрээ муу гармаатай хар гармаатай гармаагаараа бол дандаа баларх хүмүүс
одоо шунал гэдэг бол хамгийн амар. Тэрнээс л хол явах хэрэгтэй. За исламаар бол тэргөө нүглэх юм бол том нүглэр нь Аллахаас нүгэлтэртэй тэргөө юм бол шийтгэл үргэлжлэх. Аллах шийтгэж тэргөө амар. Асар том ертөнцийг үзэх үзэл явж байгаа. Энэ дөрв бол дэлхий дээр хамгийн том ертөнцийг үзэх үзлүүд. Христийн шашныхны дээр ертөнцийг үзэх үзэл, буддизмын ерөнхийлөгийг үзэх үзэл, исламын ертөнцийг үзэх үзэл, хэдэн зуун сая хүнтэй ертөнцийг үзэх үзлүүд шүү. Зүгээр нэг 3 сая хүн юм уу, 5 сая хүн юм уу биш шүү. Эсвэл нэг 1000 хүн ч юм уу биш шүү. Хэдэн 100 сая хүмүүс явж байгаа шүү. Нэг ертөнцийг үзэх үзэлтэй. Тэгж болохгүй тэгвэл шийтгэн. Тэгээд тэр янз бүрийн дайан болдог, янз бүрийн хэрүүл зүйн болдог чи тэр байхгүй. ертөнцийг үзэх үзэл очоод тулж байгаа байхгүй. Энэ зөв буруу. Исламд Аллахын зургийг зурж болохгүй. Та нар бол Христтэй ингэ зурчдаг нүд хамартай. За буддизмийнхан бол бүр буддаага туранхай чөргөр буддаач хийчдэг, тарган бүдүүн буддаач хийчдэг. Аллахыг болохгүй. Аллахыг зурвал Аллахын том шийтгэл ирнэ. Тэгээд Францын нөгөө нэг Hebdo гэдэг сэтгүүлчид Аллахыг зураад тэгээд 7-8-аар офис дээр бодулсан шүү дээ. Аллахын хуулиар шийтгэл ирсэн. Аллахыг зурж болохгүй гэдэг хаад зөрчсөн. Асар том ертөнцийг үзэх үзэл шүү. Өөр бид нар шиг за боли гэж юм биш шүү. Жохон Парисаар жохон тэнцэж жохон юм үзэж хад буцаад очие. Тэгээд бодгосон ч олцсонгүй гэдэг хэлчих. Хайраа бүр олсонгүй. Тамлтынхаа мөнгөөр бодолт хийдэлнэ гэж жохон жахах л та. Тэгчдэг юм биш шүү. Тэд тийм мэдэхгүй. ертөнцийг үзэх үзлээд чи юм хатуу. За күнзийн ертөнцийг үзэх үзлээ. Тосгон. Тосгоныхондоо чи нөрөнттэй юу? За одоо чи хүн болно. Тосгоныхын чамайг муулдгүй. Тосгондоо чи залах уу юу? Өглөө босдгүй юу? Залах уурдгүй, ажил хийдгүй юу? Дуусаа. Тийм учраас хизээш тосгоныхондоо муу хэлүүлж болохгүй. Хизээч нэр хүнд муутай явж болохгүй тосгондоо. Тэрнээс одоо тийм үү? Чайлсан муу тэр сум тэгчээд энэ. Одоо дахь сумд очихгүй ч энэ гэж байгаа шиг. Эсвэл амир руу очихгүй. Эсвэл Монгол руу одоо буцахгүй ч гэж байгаа шиг. Энэ күнзээ онлоор бол юу ярьж байна? Хаач явсан нөгөө China Town-а байгуулад байгаа чи тэр байхгүй юу? Тэр ертөнцийг үзэх үзлээ. Америкт очиход China Town-а байгуулчих шүү дээ. Би одоо Германд байхад тийм байсан шүү дээ. Яттууд тусдаа таунтаа, Японууд тусдаа гэж судалгааны хүрээлэнд ажиллаж байсан. Тэгэл хятадын судлаач хятадтайгаа уулзаад цааш яваад өгч. Тэдэрт айгу амар. Бид нар л болохоор зөвхөн ажил ярьчаал тэгэл болоо. Японууд бол бид нартай бүр юм ч ярихгүй. Тэгэхээр түрүү энтэй ярих юм бол ташуураар толгой руугаа хосолно гэдгийг мэддэг. Тийм учраас холддог. Надад ч яач мэдэн шүү. Тэгэхээр Японууд холдоо явчихдаг. Америкууд болохоор тэргүүрээ тусдаа гэдэг Америк явчихна. Бүргэрээдэд бүгд өөр өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй. За Монголтой уулзлаа. Тэгээ би одоо дуусч байгаа шүү дээ. Тэг Монгол хүнтэй уулзах ч одоо бараг нүгэл юм ааши. Тэгээ дараа шийтгэл нэрх юм шиг шүү дээ. Монгол хүнтэй уулзсан уу? Тийм юм шиг шүү дээ. Чи Солонгос явж байгаа Монгол хүнтэй уулзсан уу? Германд явж байгаа Монгол хүнтэй уулзсан. Яа. Ямар шийтгэл ирсэн л гэж асууж шүү дээ, тий. Өө том. Тий. Тэгээ лекцийн бүтэц ерөнхийдөө нэг нэлээд юу та нар мэдж байгаа энэ жилийн лекцүүд бол дандаа нэг бараг л 2 цаг болоод байгаа шүү дээ, тий. Ярих юм ашиг байдаг байхгүй юу? 13 жил лекц уншчаал ярьж хахын дуусахгүй шүү дээ. Энэ цаашаа бүр улам ихсэх юм шиг байлаа би. Хойдон жилийн лекцүүд бол энэ 3 цаг болох юм шиг байлаа шүү. Тий. 3 цагийг тооцоолоорой, тий. Тэгээ яг ерөнхийдөө биет ертөнц рүү нэг жоохон оръё. Тэгээ тэрийг бол ерөнхийдөө бид нар материалт ертөнц гэдэг байгаа. За ухааны ертөнц рүү бас нэг жоохон оръё. Тэрийг бол ерөнхийдөө абстракт гэдээ явчихдаг. За ерөнхийдөө тэгээд нэг жоохон ингээд нэгэнт бид нар одоо ертөнцийг үзэх үзэл ярьж байгаа учраас суртлах болгохыг ерөөсөө ярихгүй болохгүй. Янз бүрийн одоо news, fake news одоо юу гэдгийг пропаганда энэ төр гэл. Тэгээд дараа нь ертөнцийг үзэх үзэл дээр нэг эго маш их асуур арга байхгүй. Эгогүйгээр ерөөсөө ямар нэгэн сэдв ярих гэдэг хэцүү.
Яг үл тухайн тэр хүн лөө очихгүй ерөөсө болохгүй. За тэгээ чиний эго үүсгэд хэн нөлөөлсөн. За ийм нэг ерөөхдөө нэг 5 бие сэдвийг бас яатсан байгаа, зурлуулсан байгаа. Тэгээд илүү орцгоё. Тийм. За яг хөө ертөнцийг үзэх үзэл гэдэг маань бол яг тэр үзэх үзэл гэдэг маань орчуулсан үг маань өөрөө ерөөхдөө герман үг яваад идэв л дан шоу гэдэг. Яг хөө ерөөхдөө тэрийг хараад байгаад ер нь нэг харах гэсэн ойлголт яваад. Чи ертөнцийг хэрхэн харж байна уу? Гэхдээ ертөнцийг тэр бүгд нь харах боломжгүй шүү дээ. Тий. Яг Монголын ертөнцийг бол харж болно. Улаанбаатарын ертөнцийг харж болно. Тий. Тэрс нийт нь одоо арах бол тэр боломжгүй. За тэгээ яг ертөнцийг хараад яагаад ийм юм бэ гэж л асууж штэ бид нар чинь. Улаанбаатарыг хараад яагаад ийм юм бэ? Монголыг хараад яагаад ийм юм бэ? За тэгээд засаг залруулмаар юм байвал юугийн засвар юм бэ? Юугийн залруулмаар юм бэ? За ер нь ойлгох гэж оролдох. Тийм Монголыг нэг ойлгох гэж оролдох. Төрөвчлээ гэсэн тэр хөдөög одоо ойлгох гэж оролдох. Замбиг нь хүлээмжшөрөхөөсөр арга байхгүй. Нутгийг бас ойлгох гэж оролдох. Энэ нутгар хаадагааг нь бас нэг ойлгох гэж оролдох. Тийм. Зарим нь одоо хүлээмжшөхөөс бас өөр арга байхгүй. Үнэхээр одоо тэгэл уулзангуудаа нутаг асуугаад байдаг нь бас аргагүй ч юм уу. Тийм. Бас жоо илүү ихтэй юм шиг байна шүү дээ. Тийм. Тэгвэл одоо өөр нутгийн үнэтэй уулзаад хамтраа төсөл мүсэлдээр ажиллах юм бол тэгээд одоо нүгэлч юм уу? Тэгээд шийтгэл нэрнэ шүү дээ, тий. Тэгээ ямар нэг байдлаар миний энэ ертөнцийг нь харж байгаа, ертөнцийг ойлгож байгаа, ертөнцийг нь хүлээж авч байгаа маань ямар нэг байдлаар нэг тогтвортой байх хэрэгтэй. Тий, одоо нэг жилийн дараа шал уралцсан дээр явж байгаа биш. Тэгвэл одоо маш хэцүү тийм хүмүүс. Мэдээж залуу хүмүүстээр бол өөр хэрэг. Залуу хүмүүс бол ертөнцийг үзэх үзэл бол янз бүрээр хоёрч явдаг. 30 хүртэл бол 30-аас цааш юм жоо докторжоод эхлэх хэрэгтэй. 20-д нөхдүүд бол тэгэл юу гэж солиорч магадгүй. За 30-аас 35 болоод ирэхээр арай нэг жоо гайхгүй болж болно. Тэгэхээр чи маш их докторгүй нөхдүүдийг бид нар чинь тийм үү? Бидрийг аваад яваач, улс орноо удирдах яваач гэж хэлж байгаа шүү дээ. Тэгин ч одоо том нүгэл байхгүй юу? Шийтгэл нэрнэ. ертөнцийг үзэх үзэл нь тогтворж байгаа хүмүүсээр бид том дарга, том албан тушаалд авчтай байдаг шүү дээ. Дуусаа шүү дээ. За бич ертөнц рүү оръё. За яг олон улсын философийн, онлын, олон зуун жилийн юугаар бол ерөнхийдөө матери гэдгээр явцдаг. Матери гэдгээр яг бит гэд яваад илдэг. Уул нь бол матери гэдэг маань бол бүх юмны одоо эхлэл юм а гэсэн матер гэсэн үг явж байгаа. Мат, mother тэр явж байгаа. Германаар mutter тий. Ер нь бол юм бүх юмны одоо эхлэл. Тэндээс бүх юм гээд эхэлсэн. Цаашаага өсөж хөгжиж үрчсэн. Тэгээд одоо бидний энэ ертөнц одоо бий болсон гэсэн тэр явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө матери бит одоо зүйл гэж хэлж болохгүй шиг нэг муухай үг. Ер нь бол битэд бол хамгийн нэгдүгээр юу хэрэгтэй? Орон хэрэгтэй. Орон хэрэгтэй. За тэр орон нь нэлээд зайтай байх хэрэгтэй. Тий. Биендээ таарсан зай. Жижигхэн зайтай болвол авчиг. Том зайтай болвол сэлээд эхлэх бах. Тий. Дэвээд эхлэх бах. Тэгэхээр ямар нэг байдлаар бит гэдэг бол одоо эзлэх хүн. Бид нар бол бүгдээрээ нэг материуд явж байгаа, битүүд явж байгаа. Өөрийн гэсэн эзлэх хүнтэй хаана газар очихороо нэг тодорхой зай эзэлждэг. Тэгээ нэг хэлээд байгаа чинь тэр шүү дээ. Зайлаад өгөөч гэдэг чинь зай гаргаад өгөөч гэсэн үг шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нэг орон зай гэж орчуулах арай юу. Тэгэхээр зай орон хоёр чинь шал тустай юм явж байгаа. Орон нь болохоор space, зай нь болохоор distance. За тэгээд энэ битүүд маань бол бид нар бол тодорхой нэг жинтэй, масстай нэг тэдэн килограмм. Тий. Зарим хүмүүс бол тэр килограммаа хараад дуртай. Зарим хүмүүс бол тэр килограммдаа жоохон дургу. Энийг нэг яачих юмсан. Тий. За масса жоохон багасгах юм чинь гэх юм тийм үү? За зарим хүмүүс бол том биетэй жин нэгсэж байгаадаа баярлдаг. Тий. За одоостой тэмцээнд орнооч гэдэг юм уу? Тий. Хойдон жилд задаглагнооч гэдэг юм уу? За би юунаас бүрдсэн гээл дахиад нөгөө материйг асуугаад эхэлнэ. Тэгэл дахиад матери юу?
Юунаас бүтсэн? Ер нь бол бидний энэ бие маань бол хамгийн жижиг атомоос бүтсэн. Тэгэл атом барсаа тэгэл молекул болол тийм үү? Эд эсмэс эргэтэн тэгээд одоо яа гэдэг жаа нэг бүтэц үүсэж байгаа шүү дээ. Тийм. Энийг бол бас 2500 жилийн өмнө бол хамгийн жижиг хэсгийг бол атом гэж хэлж ирсэн. Грекийн атом гэдэг үг бол хамгийн жижиг гэн. Англиар бол particle гэдэг байгаа шүү дээ. За бид нар болохоор яах вэ нөгөө жоохон дураараа учраас бөөм гэдэг тийм. Яаж гач бөөм болчтой. За материал өөрөө ямар бүтцтэй вэ? Тий бидний одоо биеийн бүтцүүд. Тий одоо бидний бүтц бол ерөнхийдөө ойролцоо. Энийхэн ч зүрхийг аваад нөгөөх рүү суулгах боломжтой. Бүрээ наваа суулгах чинь, илгээ наваа суулгах чинь 8 тарах юм бол илгээ өгчих. Ядаж талын өгчөөчтэй. Маа тэгэл болоо таарна. Тэгэхээр бид нэг ялгаадах юм байхгүй. Биенийхээ хувьд. Тэр та Африкийн хүнээс зүрх юунуудын эрхтнүүдийг аваад суулгах асуудалгүй. Төсөвдөө барж гахааны энэ төр юм уушиг энэ төр суулгахсан чинь болоод нэгсэн шүү дээ. Тэгэхдээ одоо тэр нөхөйг одоо гахаа уушигдаг гэдэг чинь бас гадуурхаад иж болохгүй. Яадаг мөн гахаа бай. Тэгэхээр бие бол ийм сонирхолтой. Жин эзлэхүүнээр тодорхойлогдоод тэгээ бүтцээрээ тодорхойлогдоод явчихдаг. За яг энэ бие ертөнцийг бол бодит гэдэг их гоё үг бол нэг хэрэлж явсан юм байна лээ. Тийм. Бодисын юу энэ гэж хэлжсэн шүү дээ. Төмөн бодис энэ гэдэг байсан шүү дээ. Физикийн хичээл энэ. Химийн хичээлийн бас химийн хичээлийн ч үлээ. Төмөн бодис физикийн бодисын ухаанч гэлөө бас тэгээ явждаг байсан. Гоё үг. Тэгээ хамгийн жижиг бол түрүүний хэлгээ партикл өнөөдөр бол яг квант болчихсон, квантасаа стринг болчихсон. Түрүүчл лексэн дээр биасан хар нөхөхийн тухай энэ төр ярьж байсан. Эдгээр бол бүгдээрээ дандаа загварууд шүү. Hypothesis. Яг одоо бид нар тэр стрингийг олж харахад хэцүү. Харагдахгүй. Квантыг бол бүрч харахгүй. Гэхдээ квантын физик судалдаг. Тэгээ улсаасаа цалиа аваад би одоо Германд физикийн хөрөлөнд ажиллаж байхад улсаас нь цалиа өгчдөг. Мөнгө өгчдөг. Тэгээ яасан гэсэн квант судал. Тэгэл тэргээ судлаад сэтгүүлд юм бичээд бичихгүй. Тэгэл хариугаа удирдагчтай үзүүлээл тэгэл явчихдаг. Тэгээ айгүй сайн цалинтай. Тэргээр нь амьдрах айгүй боломжтой. Наашгаа дүүнөрлөгөө бас хэдэн тийм явуулчихна. Ээж цагаан сармаараа хийнгээд улигнаад ах юм бол бас хэдийн явуулчихна. Тэгээд хамгийн жижиг бол яг ерөөхдөө бол 10-ын хасах 10 зэрэгтээс ер нь эхэлдэг шүү. Тийм метр хасах 10 зэрэгт. За хасах 10 зэрэгтэй бол ерөөдөө нано энтер гэдэг шүү дээ, тий. Гэхдээ манайх ч бас наног нь бас орчуулчихсан байт юм аа. Одоо энтер гэдэг. Тэг би одоо нэг мөстер байс лекц уншижсэн шүү дээ. Физикийн салбарт. Би нөгөө физик нэг талдаа физик техникээр доктор болоод нөгөө талдаа би философиор доктор болсон учраас аль руу ч орчиход надад амар байдаг байхгүй. Аль руу жижиг орчихд. Тэгээд тэнд одоо энтер гэлдэг. Одоо технологи гэлдэг байхгүй. Ямар технологи гэсэн? Одоо технологи тэргэл. Тэгсэн чинь нөгөө наногоо хэлж байгаа юм л дээ. Нано технологи, одоо технологи гэдэг байгаа байхгүй. Яаж гаж одоо болчтой. За хамгийн том бол одоо төрүүчийн легсэн дээр нөгөө интерстеллар, универс, галактик гэдэг бас дахиад нэг загвар. Тэгээ одоо хинж нүдэрээ хараагүй. Тэгээ ерөнхийдөө янз бүрийн дурангуудаар харж хагаад тэндээс гаргаж ирсэн физикийн hypothesis. Таамагууд. Тэр нь болохоор асар том 10-ын одоо нэмэх 10 зэрэгт метр. За энэ бол бидний энэ хоёрын хооронд л бид нар энэ бие ертөнцийн одоо бие авч явж байгаа. Энэ бол үнэхээр бодит. 10-ын хас гарваас 10-ын нэмэх 10 хүртэл. 10-ын нэмэх 10-ыг судалгууд нь цалин сайхан аваад тэгээд хөрөлөнд физикийн хөрөлөнд сууж идэг. 10-ын хасах нь бас цалин аваад бас физикийн хөрөлөнд сууж идэг. Айгу гоё. Тэгэл болоо. Асаараа хүнд чарагдахгүй, хин чараагүй. Тэгээд тэрийг сайхан судлаад тэгэл сайн цалин аваад гоё. Тий. Али харахад харагддаггүй. Тий. Компьютер дээр харуулдаг. Энэ дээр чинь нөгөө зураг байгаа шүү дээ. Тарих судлалч гэсэн нэг ш. Тарихны
компьютерийн зураг л харуулж байгаа болохоос яг тархины фото зураг биш шүү дээ. Simulation. Тэгээд бодит гэдэг үг гоё үг юм байлээ. Би энийг бас жоохон цааш нь судлалаа. Тэгэхээр үүнийхээ бодит гэсэн үг яваад байгаа юм байлээ. Бодит гэдэг чинь боди болох. Боди. За энэ бодитуудыг бол яг та бид нөгөө мэдрэлийн эрхтнүүдээрээ үзэх боломжтой. Тэ амталж боломжтой. Тэ амталж үзнэ, сонсож үзнэ бүх бидний үзлүүд явж байгаа шүү. Одоо тэр ертөнцийг үзэх үзлийг чинь тэр үзэл чинь энэ 5 эрхтний үзэл явж байгаа шүү. Сонсож үзнэ үү, амталж үзнэ үү, идэж үзнэ үү? Тэр киног үзнэ үү? Дандаа л үзэх яваад байгаа шүү. Зөвхөн тэр үзэх гэдэг чинь харах биш юм шүү. За тэгэхээр юмс момс бол бүгдээр юу шүү дээ бодис тийм. За тэгээд бүх байдгууд тийм бүх байдгууд одоо нэг being existence бүгд байдгууд үнэхээр байдаг. Бүх байдгууд чи одоо юу л одоо Монголд эрүүс байдгүй байдаг. Бодит. За бүх одоо баримттай тийм баримттай юм баримттай байна. Аа окей. Гарт баригдах. Юугаар бол мөрдөн байцаах гинт тэргээр бол баригдана гэдэг чинь гарт баригдчихсан байж тэр хүн. Барид ирсэн үү? Барид ирсэн. За буддизмд бол ерөнхийдөө боди болох гэдэг нь бол ерөнхийдөө сэрсэл гэсэн үг юм билээ. Насаараа сэрэхгүй явсаар хагаад тэгээд сэрэх. За энэ боди болох уу юу сэрэх гэдгийг ерөнхийдөө мэдчихлээ. Мэдчихлээ. Ертөнцийн юм байна, амьдрал юм байна, хүн юм байна. Аз жаргал гэдэг бол тэр хэлдэг юм байна, хайр гэдэг бол тэр хэлдэг юм байна. Мэдчихлээ. Тэр байсан байж шүү дээ. Зовлон гэж бол энийг хэлдэг юм байна, өвчин гэж бол энийг хэлдэг юм байна. Бүгд ойлгомжтой. Энд одоо нэг дарагдаад энэ боол болоод энд одоо өөрийгөө хохирогоод эндүүрээ дандуураад явах хэрэггүй юм байна. Яа өнөөдөр хүртэл би ямар хэрэггүй юм цаг үрж ямар хэрэггүй юмд өөрийгөө зовоож ингэж явсан юм бэ гэд одоо сэрж байгаа. Одоо тэгээд сэрхэн мэдчлээ гэсэн үг. За тэгээ нөгөө Будда байгаа ш нөгөө Гаутама тий нөгөө залуу чинь тэр боди гэж модны доор сэрсэн бүгдийг мэдсэн. Тэгээ бүгдийг мэдгэж сууж хагаад өлсөөд цангаад турсан шүү дээ. Өөр тонкоолц эцэцсаа. Тэгээд дараа нь хэн гэж эмхтэй сүтэ бодоо авчиж өгсөр угаад тэгээд нэг тэнхэрсэн шүү дээ. Би одоо тэгээд жоохон чөрөөгөөд ном зам уншаад гизүүдэд дэрвэлтгэл та нарын дундаас нэг тэгээд сүтэ одоо барид ирэх юм шүү дээ. Би чинь тэгээд боди модны дор сууж байна. Тэгээд яг боди мод гэж байд юм байна тэнд. Тэгээд бодигаал гэж байд юм байна. Бид бодигаал гэдэг шүү дээ. Бодигаал гэдэг юм байна. Тэр нь бол юу мөргөл хийдэг. Тэр модныхоо дэнд янз бүр мөргөлүүд хийж байгаа. Мөргөл хийх гэж очиж байгаа. Тэр бүх үйл явдлуудыг бодигаалууд гэдэг юм байна. Бодигаая. Бодигийн. За тэгээд тэр модны дэргэд сүм барьсан юм байна. Тэр сүмийг бол махбод гэдэг юм байна. Бид бие махбод гэдэг шүү дээ. Тэр юм махбод чинь юм байна. Тэгэхээр бидний үгэн дотор би хэлээд байгаа шүү дээ. Бидний энэ монгол хэл гэж байхгүй. Монгол хэл гэдэг бол 6-7 хэлний бүрдчихсэн холимог юм явж байгаа. Дандаа гаднаас орж ирсэн үгнүүд байхгүй юу? Бүх бидний үгнүүд дандаа гаднаас орж ирсэн. Айлаас ахуулаад. Айл гэдэг чинь 50 гэрээс дээш тооны гэрүүд байх юм бол айл гэж нэрлэдэг юм байна шүү дээ. Киргиз, Казакд. Бид нар айл гэр гэж буруу яриад юм байлаа. Айл хүний амьнаг гэдэг бол тэр нөгөө 50 гэрээс дээш олон гэрийн хүмүүсийг хэлдэг юм байлаа айл гэж. Яг л тэд нар хамтрах амьдрах маш их хүндрэлтэй. За тэгэхээр боди мод, бодигаал, махбод тэр чинь бол дандаа тэндээс ирсэн үгнүүд. За одоо бид нар абстракт руу явъя. Тийм. Бит биш рүүгээ явъя. Бүх бит бишүүд баригдахгүй, харагдахгүй, үзэгдэхгүй абстрактууд төрөлдөлөөс тэр хар нөх байна уу, квант байна уу бүгд абстрактууд. Абстрактсан. Бодсон тэр тухай. Тэр тухай бодсон. Төсөөлөх жоохон хэцүү. Яг бол тийм том юм хараагүй учраас
тийм том гэж төсөөлөх ямарч боломжгүй. Бид нар нэг үхэр хардсан учраас юуны Африкийн үхэртэй төстэй хараад яг манай үхэртэй адилхан биш байхад нь усны үхэр гэдээ хэлчихэж байгаа шүү дээ. Үхэр биш байхгүй. Тэр бодоо нэг бүхтэй тэмээ гэдэг байгаа байхгүй үгүй шүү дээ. Тэ. Хоёр бүхтэй л тэмээ шүү дээ. Нэг бүхтэй чинь тэмээ биш шүү дээ. Би нөгөө юун дээр та нарт ярьсан шүү нөгөө юуны лекцэн дээр. Нэлээд ихний лекцэн дээр тэр нөгөө юунаас асуулаад нөгөө специ, фамили тийм үү тэр юун дээр ярьсан шүү дээ. За тэгээ ер нь бол маш их ерөнхийлсэн. Абстракт бол юмыг ингээд ерөнхийлэх. Онцгой тохиолдлууд ерөөс тоохгүй. Тий. Ер нь бол дэлхий бол тийм, хүн төрөлхтөн бол тийм. Тэгэхдээ нэг хүний хэлж ярихгүй. Тэр байхгүй. Одоо хэлдэг шүү дээ. Ерөнхийд. Би хүмүүст аягүй дургу. Тэгэхдээ би хүн төрөлхтөн дуртай гэдэг шүү дээ. Тэр байхгүй. Яг монголчууд аягүй дургу. Тэгэхээр би Монголын ард түмэнд дуртай. Амар гоё хэлж байгаа шүү дээ. Тий. Монголчуудыг үзье яддаг. Тэгэхдээ би Монголын ард түмнийг үзье яддаг. За онлайн бүгд онлайн. Энэ онлайн аягүй чухал. Тий. За урлаг бол тэр чигээр абстракт. Бид тэр тэгэл уран зураг харуулаад тэгэл одоо энд одоо юу зурцсан, юу байгаа. Одоо Пикассогийн янз бүрийн зургууд байгаа шүү дээ. Тий. Эмэгтэй хүнийг ингээл хаврын нишгээ, нүдийн нишгээ, энэ чишгээ энэ зурцсан байгаа шүү дээ. Тэгээ юу хэлээд байгаа. Абстракт. Пикассогоор одоо тайлбарлуулахаас өөр арга байхгүй. А Пикассо өгчихсэн. Тэгэхээр бид нар одоо нэг нэгэндээ таамаглаж одоо тайлбарлана ш. Тэгсэн болов уу, ингэсэн болов уу. За соёлын кодууд бол бүгд абстракт. Манай соёл ийм, манай хөдөөнийхэн ийм, манай нутгийнхэн ийм гэдэг бол тэр чигээрээ абстракт юм явж байгаа. Яг бариад үзэхэд тэр нь байхгүй. Яг танай ангийнхан яг ямар гинэ тэр нь байхгүй. Тэгэл манай ангийнхан тийм. Баруун ангийнхан тийм. Зүүн ангийнхан тийм. Өмнө говийнхан тийм. Говийнхан тийм. За түүх бол тэр төрөг абстракт. Хинч түүх мэдэхгүй. Түүхийг баримтж байхгүй. Зүгээр л дээр үед тэгсэн гэдэг л юм яваад байгаа шүү дээ. Хинч мэдэхгүй. Тэгэл тийшээгээ тэгэл морь өмч давхиж дайлаар мордоол. Ийшээч давхиж дайлаар мордоол. Ингэж давхиж дайлаар мордоол. Тий. Тэгэл дандаа ялаад байгаа шүү дээ. Нарийн зохиол. Хиний ном дээр үлээ нарийн зохицсон гэдэг байдаг шүү дээ. Түүх бол харуулгач боломжгүй, харгач боломжгүй. Тэгэл баахан түүхийн номнууд байгаа шүү дээ. Тэр энэ абстракт юм яриад байгаа байхгүй. А тэгтээ тэр түүхийг яаж ч хинч абстрактчлах боломжтой. Чи түүхээ мэддгүй юм тэр гэдэг байгаа шүү дээ. Тэр чи юу гэсэн чи абстрактцлж чаддгүй байж тэл гэсэн үг байхгүй. Сайн абстрактчлаач. Тийм. Тэгсэн энэ тэр гэдэг. Чамаа хин шалгахгүй. Их сурвалж дахиад нэг абстрактцлал явж байгаа шүү дээ. Тийм. За нийгэм бол маш том абстракт. Гэхдээ яг Монголд бол нийгэм ярих жоон хэцүү. Тийм. Монголын нийгэм тийм энэ төр гэдэг шүү дээ. Гэхдээ Монголд нийгэм ярихад амар хэцүү. Нийгэм гэж нэрлэж ирнэ. Айгу дутагдaltaй. За янз бүрийн индукцүүд бол дандаа абстрактууд явдаг. Тийм үү? Одоо Сократес үхэн гэдэг чинь том абстрактцэл явж байгаа шүү дээ. Логик бол тэр чигээр абстракт. Одоо математик байна уу, шадар тоглох байна уу, юу гэдэг. Маш их абстрактцэлж байгаа шүү дээ. Тэгэж юм. Энэ дотор л явагдаад байгаа шүү дээ. Энэ ч яах. Тэгээ тэр ер нь шатрын хөлгөн дээрх тэр юунуудыг дөрсүүдийг нэрлэгээч бид нар их буруу нэрлэдэг юм байл. Тийм одоо морь тэмээ энэ төр гэл. Хүү энэ төр гэл. Тэг хүүнүүдээ идчихэж байгаа шүү дээ дандаа. Маа гээл хүүгийн нэдэд байгаа шүү дээ. Тэг чи нүгэл ахгүй хүүхдэд гэдэг чинь. Чуулан тэр чинь ардууд гэсэн үг юм байл шүү дээ. Тариачд, малчд гэсэн үг юм байл шүү дээ. Тариалдаг хүмүүс тэдэргээ тариачд гэж нэрлэдэг. За бид нар чинь тариаддаг мал малдаг учраас малчд байхгүй. Тэгээ ноён яадаг үйл янз бүрийн болоход малчтай явуулдаг байхгүй. Штанаар яваад ирэхэд. Тэгээ өөрөө ард нь болчихдог байхгүй. Тэрс одоо хинч тийм үү? Хүүгээ явуулахгүй ч тийм. Эсвэл явуулчих тийм үү? Тиймэрхүү гарууд байгаа бах шүү. Тэгэхээр баг зөв ч юм уу? А тэр тэмээ морь гэдэг байгаа бол тэр үсрэх, харайх янз бүр юм яваад байгаа байхгүй.
тэрэг энтер гэдэг тэр нь бол хэрэм юм билээ шүү дээ. Цагаан хэрэм юм билээ шүү дээ. За нэг юм хөө. За тэгэхээр ухааны ертөнц бол ерөнхийдөө бидний яриад байдаг нэг оюуны л ертөнц явж байгаа. Ерөнхийдөө маш их психологи яваад байгаа. Сэтгэл зүй. Тэгээ яг бидний ухааны ертөнц бол маш их ээдрээтэй, маш их төвөгтэй яриаг сонсоод тэгээ тэрний дараа ерөнхий дүгнэлт гаргаж ирэх. Маш төвөгтэй. Яаж? Тэгээд ерөнхийдөө хүмүүс ингэ психологийн асуудалд орчоод бүгдээрээ сэтгэл зүйчнүүд рүү яваад байгаа чинь тэр л байхгүй юу? Ерөнхий дүгнэлт гаргаж чадахгүй. Тэгэл стресстэй л. Дүгнэх гэсэн чинь дүгнэлт гарч өгөхгүй. Тэгэл сэтгэл зүйчээр дүгнэлтээ гаргах гэдэг шүү дээ. Гаргуулах гэдэг шүү дээ. За асуудлуудыг бүгдийг цуглуулад тэндээс шийдэл олох. Ухааны ертөнц, оюуны ертөнц. Оюунлаг хүн гэвэл тийм л хүмүүсийг хэлнэ шүү дээ. Энэ их оюунлаг, энэ их оюунтай гэх юм бол янз бүрийн асуудлуудыг бүгдийг сайхан цуглуулж ингэж хагаад тэгээд тэндээс яадаг шийдэл олцдог. Яа энэ станыг оюунлаг залгив шүү. Сэтгэлгээ сэтгэх энэ төр гэдэг нэг үг яваад байдаг. Энэ явдалтай асуудалтай өгнөд сэтгэлгээ гэлээдээ тэгээд юу хэлээд байгаа юм бас мэддэггүй. Чи ч айгуу сэтгэсэн байна те энэ төр гэдэг. Тэр нь яг яасныг хэлээд байгаа юм мэдгүй. За уул нь бол яг уу идей гэдэг үг л явж байгаа юм л да. Idea. Эндээс гаралтай. За уул бол нэг idea гэдэг бол бүр эртний үг. Тэгэхээр тэр уул гэж бол байхгүй. Яг уул гэхэд бол хэцүү. Чулуу юм уу, шороо юм уу, хэдэн метрээс дэшиг уул гэх юм. Хэцүү. Одоо богд уулыг уул гэх үү? Эсвэл одоо энэ хотлын чингэлтэй тэтгэг уул гэх юм уу? Нэг өндөр уултай газрын нөхөртэй юм ярьж байгаад нөгөө цусл тэр үед манай цуслан чинь хоошоогоо юуны тийшээ байсан, жигжид тийшээ байсан. Тэгээ манай байшин жигждэг гэдэг нэг уул байдаг. Тэгээ тэрний тэнд би манай байшин байдаг гэж бүр шүтсэн шүү дээ. Хоолнд байсан ч байд юм уу тэр гээд. Төөргөн манер бол 2000 м 3000 м-ийн төвдийн уул шиг уул гэж лотсон юм шиг байлээ. Тэгтэл тэрийг уул гэж хэлдэг юм байлээ. Манай энийг жоохон намхан чи уул гэж хэлдэг юм байлээ. Тэр чинь монтан биш юм байлээ. Тий. За тэр ч бол яг. За ой бол quality гэдэг би өмнөх лекцүүдэд зөндөө их ярьж олон жил. Quality гэдэг бол ой бол quality. Яг тэгвэл ой гэж хаач байхгүй бид нар хайгаад болохгүй. Энэ ойл гэдэг байгаа байхгүй. Тэр нь болохоор юу гэвэл тодорхой тооны мод. 100 мод гэдэг байдаг шүү дээ. 100 ширхэг мод. Тэгэхээр өөрөө 100 ширхэг модыг ой гэж хэцүү. За 1000-аас юм уу 100000-аас эхэлж ижил ой болно шүү дээ. Тэгэхээр аливаа нэг олон юмнууд quantity гэдэг шүү дээ. Олон юм маш их давтагдаад ирэхээр чанар болчихж байгаа байхгүй. Quality. Одоо гутлын чанарыг бид нар шалгах гэвэл тэр гутлыг хэдэн онд ч альж дэлгүүрээс авахд ерөөсөө өөрчлөгдөөгүй байх юм бол чанартай гутал байхгүй. Тэгэхээр 1000 ширхэг авсан чинь 100 нөгөө гутлуудаасаа дутуу байх юм бол чанар байхгүй. Тэрг л хэлээд байгаа байхгүй. За мөрөөдөл бол тэргүй абстракт. Тэр энэ бол ойлгомжтой ухааны ертөнц, бидний оюуны ертөнц. Оюуны ертөнц бол нэг эмхүү юмнууд явж байгаа тархитлагаан дотор. Ийм байвал сайн. Үнэхээр олон асуудлуудыг цуглуулад эндээс шийдэл гаргах гайдал сонссон бүх төвхтэй юмнуудад дотроос тийм ерхий нэг дүнэлт гаргахад ингээл оюуны ажиллаад байх юм бол ажилуулаад байх юм бол аюул сайн, аюул хэрэгтэй. Маш их хэцүү учраас хүмүүс ч нөгөө бэлий юм шаардаад байдаг байхгүй чи хэлчих. Яг юу юм бэ? Хэлчихэлтэй. Ном бичээд хахад намаа ярьчих гэдэг. Хэцүү. Дээр үед надтай нэг дугаар ангид байсан нэг нөхөр. Том даргын хүү байсан. Тэгээд тэр нэг ямарч нэг миний ном бичсэн номдуудыг харж байгаа. Өөрөө бол их баян л да. Мөнгө ихтэй. Тэсчлээ. Гомолч чи намаа ганцхан хөлөөрөө надад хэлчихтэй. Тэхүү гэдэг юм чи. Хүн 300 удаас ном бичээд ах чи ганцхан хөлөөр гэдэг шүү дээ. За хийсвэр яг абстрактыг бол монголчууд бид нар бол ерөнхийдөө яг хийсвэр гэдэг үгээр орчуулад байдаг. Ерөнхийдөө хий юм гэж яваад байдаг. Ерөнхийдөө баригддаггүй,
Нэг үзүүл үнс олчдаг, харвал хальс олчдаг гэдэг тэр л юм шиг байна. Тэгэл хий ихээр бид нар чинь ерөөдөө сүнс харсан гэдэг бас хий юм харсан л гэдэг л та. Тэгэл хийтэй хүн, хийгүй хүн тэр хийн ханаа байгаа. Тий. Би бол нэг хийхээр нэг газлах гэж бодоод байдсан шүү дээ. Тий. Одоо тий. Юуны хийн газ тийм юм уу тий. Хийчгүй энэ төр гэлээдэг, хийдүүлэх энэ төр гэдэг бас нэг хийл яваад байгаа шиг байна. Тий. За математикийг бол тэр рүү хийсвэр гэдэг. Бид хайгад болохгүй. Одоо 3 гэдэг бол тоо. Тэрнээс яг 3-ыг бид нар хайгаад олдохгүй. ертөнцийн 3хан 4 байдгүй юм, 2 байдгүй юм. 3хан ширхэл байд. Битгэхгүй. Тийм одоо өөрөлдөл тоо гэдэг чинь цаана нь тодорхой байдаг юмыг л нэрлсэн нэрэл байхгүй бол хэсвэр абстракт болчиход байгаа байхгүй. 5хан ширхэг байдаг бол тэгэл 5-ын тоо байх хэрэгтэй. 5 ширхэг байдаг бол 5-ын тоо зүгээр л хүний л өөрийнх нь л тийм үү? 5 6 гэсэн юмнуудыг л тоолсон юм байна. Информатик бол тэрсээ түрүү та нар мэдж байгаа. Информатик софтвер янз бүрийн компьютер асаагаал юм хийгээд идэг тэр бол хийсвэр абстракт. Амар абстрактлж байгаа шүү дээ. Информатикийн оюутнууд. За хэл бол маш их абстракт. Одоо бидний яриа бол маш их абстракт байхгүй юу? Тийм учраас яг түүхтэй адилхан, урлагтай адилхан гэдэг юу ч гачин юм хэлж болох байхгүй юу? Яг абстракт учраас. Цаана нь тэр үгээр би яг тэрийг хэлж байгаа гэж заахад маш хэцүү. Одоо бид нар монгол хэлний түрүү чи аль лекцэн дээр л бисэн монгол хэлний дөрмийг нэг жоо ярьсан шүү дээ. Тэгээ дөрмөнгөө байсан шүү дээ. Зөвхөн одоо энэ дайвар үг, хавсрал нэр, жинхэнэ нэр, өгүүлхэн, үйл үг энэ төр чинь дандаа абстракт юм яваад байгаа байхгүй юу? Абстрактлах хэрэгтэй. Одоо дайвар үгс гэдэг бол хугацаа заасан, байрлал заасан, шалтгаан заасан, хэрхэн яаж гэснийг бол бүгдийн дайвар үгс гэж байгаа байхгүй юу? Бас абстракт. Үргэлжийн хизээч үгүй удахгүй маргаас өчигдөр өмнө дараа бүгд абстракт. Тэнд хаанч биш, хаа сайгүй гадаа дотоо бүгд абстракт. Дайвар үгс. Тийм учраас яагаад гэвэл нэг бага шалтгаан заадаг штеп. Тэр чинь бас л абстракт юм яваад байгаа байхгүй. Яагаад ингэчихв? Гэхдээ харин тийм ээ тэгсэн чинь би тэгсэн юм аа ингэсэн юм аа. Ямар ч утгагүй байхгүй. Тэр яаж абстрактсалж болно? Шалтгааныг. За хэрхэн яаж хангалттай болно болж байна бараг л за болчлоо доо бүгд дайвар өгсөн абстракт. За авсрал нэр дахиад абстракт өнгө улаан замц өнгө гэдэг чинь абстракт гэдэг байна шүү дээ. Бид улаан өнгөийг хайгаад олохгүй. Яг улаан нь аль юм? За хөгжилтэй залуу гэдгийг хөгжилтэй гэдэг нь. Сүрхий хөөхд гин сүрхийн том байшингийн том нь жижигхэн хорхоогийн жижигхэн бүгд авсрал нэрүүд. Абстракт, жижиг гэдэг абстракт. Том гэдэг нь бас абстракт. Сайхан том биетэй залуу өнтер гэдэг шүү дээ. Сайхан том биетэй хүүхэн байж гэж. Ямар том байсан юм мэдээгүй. Тэврээд үтсэн юм уу? Эзэлгүүнийг үтсэн юм уу? Жингийн үтсэн юм уу мэдээгүй. За жинхэнэр гэдэг бол ерөнхийдөө байшин энэ хайр том жинхэнэр абстракт. Бид нар хайрыг хаагаад олохгүй. Хайраа гэдэг. Юугаач мэдэж хайраа гэж байгаа. Урлаг том одоо абстракт. Туулгал абстракт. Хэлдэг шүү дээ тийм үү? Хүн дахиж дөрвчийн сэлсэн гол руугаа дахиад сэлнэ гэж байхгүй гэж хэлээд байдаг шүү дээ. Тэр чинь тэр хэлдэг байхгүй. Туулгал сэлчээд ирлээ гэвэл тэр сэлсэн гол нь одоо байхгүй болсон байгаа шүү дээ. Тэр урсан авцсан. Бүлэхэн байна лээ энэ гэдэг байгаа шүү дээ. Энэ хооронд хөрцсөн байгаа шүү дээ. За ингээд хэл ийм абстракт, ийм аюултай, ийм хамаагүй учраас энэ хэлээр чинь хэвээр хүнийг зүгээр хинч болгодог байхгүй. Оюуны чадвартай хүн бол
хэлээр хүнийг өстө бодоо олгоно. Суртлах хулаг бол хамгийн том зэвсэг шүү дээ. Зөвхөн хэл. Тэнд өөр юу ч байхгүй. Зүгээр сайн хэлээл тэгэл тэр хүнийг өстө бодоо олгож байгаа шүү дээ. Хинч болгож байгаа шүү дээ. Боол олгож байгаа шүү дээ. Зүгээр л хэлээр. Яасан гинэ? Тэгсэн. Хэдийг авсан? Тэдийг авсан. Би ажиллаа хийсэн. Юу гэх гээд байгаа. За суртлага хулга бол хамгийн түрүүнд хүмүүсийн сэтгэл хөдлөлийн үгнүүдийг хэрэглэнэ. За түрүүнд тэгж шүү дээ. Таксааны нэг жолооч тий. Монголыг би жоохон шүүмжилсэн чинь. Та хоёр Монголыг үзэн яддаг хүн байна те. Тэгэл дуусаа. Тэгэл үзэн ядал явж байгаас. За үнлэмжийг өгсөн. Та их сайн хүн юм аа. Тэр ямар каундер үлээ. Энэ их муу хүн. Тий. Айлтай. Тэгээ та нар энэ их сайн одоо тэр нэг дэдэг шүү дээ. Одоо нэг би түрүүч лекцэн дээр жишээ нэг ээж мэж энэ тэр эргээ харахад аяған дотор юм хийсэн байдаг энэ тэргээд. Тэгээ тэр нэг үгсэн чинь сайн гэдэг юм чи. Би чинь сайн гэдэг юм чи. Юу юм сайн мэддэг. Сайн л гэдэг юм чи. Амар том суртлах хулга байгааз. Сайн. Чамтал гэж хичээ. Уучгаа. Ярууж байгаа нэг уучгаа шүү дээ. За янз бүрийн тайлбарлсан үг. Тэр бол тийм байхгүй юу? Би ингээд ингэсэн байхгүй юу? Тэр үед би тэгж гэрээ хийсэн байхгүй юу? Тэгэд ингэсэн байхгүй юу? Тэндээс улс орн ингэсэн байхгүй гэсэн. Амар тайлбарлаж байгаа шүү дээ. Амар том суртлах болгох шүү дээ чи. Нүгд бол насаа. Ангацсан сууж байгаа шүү дээ. Зургтайхаа өмнө. Яа. За тэгээд суртлах бол яг ингэж л бодно шүү. Энэс чи өөрөөр бодож болохгүй шүү. Сонссон үгээ ингэж л бод. Үнссэн юм аа ингэж л бод. Чи энэс өөрөөр бодож юус болохгүй шүү. Одоо нөгөө Библи чинь бас тэр юм л явж байгаа шүү дээ. Байблийн чинь тайлбарладаг интерпретацууд л байгаа шүү дээ. Одоо пасторууд чинь Байблийг тайлбарладаг хүмүүс аахгүй юу? Байблийг ингэж л бод. Өөрөөр бодлохгүй. Кораныг уншаад ингэж л бод. Өөрөө чи бодож болохгүй шүү. Энийг л дагаа шүү. За тэгээд тэрүүгээрээ өмнөх тэгж боддог байсан, өмнөх тэгж ханддаг байсан. Тэр бүх юмнуудыг болиулна. 20. Чи одоо түүхийн тухай тэгж боддог байсан бол одоо чи тэгж бодож болохгүй шүү. Түүхийг одоо ингэж өгөөсгөж болох. Болилдох шүү дээ. Та түүхийн тухай бити ярьдаг хүн тэр ууж байгаа шүү дээ. Бусад юм чинь аюу гоё. Та nice. Түүх бити ярьдаг хүн тэр гэдэг шүү дээ. Говьгаад байгаа шүү дээ. Болиулах гэдэг шүү дээ. Бүр хорих гэдэг шүү дээ. За ятгах. Энэ асар том одоо суртлах болго та нар мэдж байгаа. Ялангуяа улс төр бол амар том ятгалга явдаг та нар мэдж байгаа. Одоо намуудын ятгалга бол бурхан минь. За тэгэл компаниудын ятгалга, компаниудын суртлах хуулга. Яасан ч их гоё дэлхийд чанартай ганцхан Монгол байдаг л одоо бараануудыг бид нар ч одоо тийм үү аваачлагдаг шүү дээ. За тэгэл давтах. Үү гэжсэн үнийг заа гэж хэлтэл давтах. Чамд тэр өгсөн тэр юм болвол тийм үү сайн шүү. Хамгийн эсвэл нэрээ сайн юм байна л гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Та надад үнэхээр сайн өгсөн байлээ. Би бүр тэрийг ууснаас хойш 7 хоногийн дараа бүр шаал өөр болцсон. Элээгүй юу? Зүүн бурдчихсан нөхөр шүү. За энэ үзэл гэдэг их том үг ээ. Би одоо энэ үзэл гэдэг үгийг янз бүрээр л одоо тэгэл үзэл санаа гэдэг байгаа, үзэл бодол гэдэг байгаа, үзэл баримтлал гэдэг байгаа. Тэргүүд дээр үзэл санаа гэдэг нь ерөөдөө тэр айдиал яваад ах шиг байгаа. Бүр эртний одоо нөгөө Плато, Аристотель тэр нэг яваад байдаг шүү дээ. Тэр чинь нэг Европууд чинь тэгээд Грекийн бүх философиг өөрснийхөө философи гэдэг шүү дээ. Америкч амар ичмээр. Германуудтай жоохон философч идэл Аристотель гэдэг хэлдэг байхгүй. Тэр чинь Грек шүү дээ. Чи Германы философч яриач. Тэр айдиа яваад ах шиг байгаа. За тэр үзэл бодол нь гэдэг нь ингэж л одоо бодорой л гэдэг яваад ах шиг байна. Тэр нь болохоор идеологийнхоо хэлээд ах шиг байна. Бид нэг идеологи, аюух идеологи, тийм идеологи яваад байна энэ гэдэг.
Тэр л хэлээд тах шиг байна. За социализмын үед бол яг Маркс, Ленин янз бүрийн тэр номуудыг уншаад орчуулсан баах өвгчүүд байсан та нар мэдж байгаа шүү дээ. Хувьсгал тамийн одоо ч байдаг шүү дээ, нэг өвгөн гараад ирсэн төвчлээ. Тэд нар бол ерөнхийдөө энэ Оросоос янз бүрийн философийн, янз бүрийн улс төрийн ойлголтуудыг орчуулах гэж нэлээд бантагнуулсан байдаг. Би тэрийг зүс тоодгүй, тэрийг уншихч дургүй байдаг. Одоо социализмын үед орчуулсан тэр философийн ном зам уншихтай бүр амар хэцүү. Тэг яанаа л гэмээр идэв шүү дээ. Бүр тэр батхан Марксийн капиталыг орчуулсан байдаг шүү дээ. Яаж тийм үү? Ногч өдөр харууд эзгээ гэсэн үгнүүдээр Марксийн капиталыг орчуулах гэдэг юм бэ? Тий. Богмол, бодмол гэдэг хүмүүс. За үзэл баримтлал гэдэг бол идеализм л яваад байгаа шүү байна. Энэ идеализмаар тэрийг одоо баримтлан шүү гэсэн бас нэлээд тийм тулгарсан юм яваад байгаа шүү байна. Тэгэхээр яг тэр үед л оруулж ирсэн. Тэгэл яг явж ирсэн тэгээ нэг эсгээрээс гарч ирсэн монголчуудаа социализмын соёлд шинэ амьдрал руу оруулах гээд, эмч болгох гээд, барилгачин болгох гээд, уйлж болгох гээд, багш болгох гээд, дулааны цахилгаан станцын инженер болгох гээд тийм янз бүрээр л барих эдрийг чинь гэдэг бас хулгай хийчихгүй шиг, цухтагаад алгуулчихгүй шиг барих гэж нэлээд л тархийн цэнгэлэх гэж нэлээд л оролцсон юм байлээ. Тэгээ 90 онд эдгээр чинь орилол гараад ирлээ шүү дээ, чадахгүй нэ гэдэг. Тийм. Тэгээ одоо бол яг тэ тэгээ тал тийшээ гадаад базартаа өртлөөд алхуулчихсан. Хаан ч юу гэж яваа, ямар ч үзэл санаатай үзэл бодолтой явж байгаа юм бомбит. За одоо тэгээд эндээс чинь бидний хамгийн нэг чухал бол асуудал бол эгоор л орхосоор арах байхгүй. Тэр хүн тэр бигээд байгаа, би өөрөө хийсэн гэдэг энэ бүх юм тэр ертөнцийг үзэх үзэлтэй ингээл хавсраад яваад байгаа байхгүй. Энэ миний бие гэсэн бодол. Өөрөө бодох, энэ бол миний бие гэсэн бодол. Тэгээ энэ ч их осолтой. Ер нь бол миний бие юу гэж जैन миний гар хөл гэсэн тэр их айхтар сүрхий өөрийгөө би өөрөө гэдэг бол том эндүрэл гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл буддизмд бол миний бие гэж хэлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Боломжгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр Японуудыг би асуусан шүү дээ. Яагаад тэр Японы тамирчид аягүй сүрхий ядрах гэж мэдэхгүй байдгийг ингээд харахад Япон бие хизээч миний бие би өөрөө гэж хизээч тийм үг байхгүй гэдэг байгаа. Нэг өгцсөн бий. Ээж аавын өгсөн бий гэдгээр л явж байгаа байхгүй. Тийм учраас хараки юм уу, сепуку гэдэг амиа орлох янз бүрийн болоход ямар ч асуудалгүй байгаа байхгүй. Яг бол өгсөн бие нь буцаад өгч байгаа байхгүй. Маа. Айгой. За Кристиан шашинт бол бие гэсэн би өөрөө гэсэн ойлголт байхгүй. Гадаал сонс. Коранд Аллахал сонс. Чинэх би өөрөө би тэргээд бие дагаадгүй гэдэг ахгүй шүү. Тэр эгогийн асуудлыг маш их ярихгүй бол тийм амар биш. За бидний бүх бодол бол үгээр явж байгаа өөрийгөө илэрхийлгээд. За тэгэхээр одоо нөгөө эго чинь үгээс бас хамааралтай. Тэгэхээр нөгөө чи ямар үгнүүд хэрэгэлдэг юм ярихаар тэр чинь тэр үний эго байхгүй юу? Хэрэгэлдэг үгнүүд үгийн сан. Хэлж байгаа үгээрээ тэр хүн өөрийгөө илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо зарим хүмүүс хэлээд байж тэр ер нь чи жоохон дугуй гэдэг ч тэр л байхгүй. Энэ бол дугуйлах хэрэгтэй. Нэг юм уушаагүй, нэг юм мэдгүй бол дугайл байсан тэр. Тэгэхгүй янз бүрийн яриагаар өөрийгөө ингэ тийм үү? Ингээд илэрхийлэх гээд би тийм биш шүү гэхэд ингээд хичээгээд идэх байхгүй. Тэгж байгаа тэр үгэндээ яриандаа ингээд орооцолчдөг байхгүй. Аль лекцэн дээр үлээ би асуултын тухай нэлээд ярьсан шүү дээ. Тэр асуулт тавина гэдэг чинь тийм амар юм биш байхгүй. Тэр ерөөд бити асуу гэж биелээд байгаа шүү. Та нар бол ерөнхийдөө хүмүүстэй уулзах юм, хүмүүстэй ярих, найз нөхдөд ч юм уу, танд хүмүүстэй ч юм уу, тандгүй хүмүүстэй ч юм уу, тэр орныхонтойгоо ч юм уу бити нэг нэгээс нэг юм асуугаараа ерөөс. Ер нь юм асуух юм ч утгагүй шүү. Тэгсэн үү? Тэр тийм үү? Тэгж байна уу? Ямар ч хэрэггүй. Яах юм? Тэр мэдлэгээд хинт хэрэгтэй. Янз бүрийн оронд явж байгаа та нар мэдж байгаа л гадаад оронд явж байгаа янз бүр ерөөсөө хүнээс юм асуудаггүй шүү дээ.
Монгол дэрэстэй ямар сэтгэлдээ хэлнэ үү тэр микрофон барил. Тэгээ нөгөө нүүдэлчин артан өөр юм аста сайх юм аа. Тэр агуу артан биш үү та нар тэр. Аа гэл. Яагаад байгаа мэдээгүй. Тэр хатаад юм хараад what's your impression гэл бодчихтэй. Тэгээ нөгөөх нь новшин байлаа гэж юу ч хэлэх юм. Би маргааш буцлаа яа гэж хэлэхгүй шүү дээ. Амар игүү байдалд оруулж байгаа байхгүй нэг. Ерөөдөө дугайл гараад. Яг зарим хүмүүс ингэдэг үг нь хэрэлж байгаа үгийг би бүр сонсоод бүчгээ дармаар санагддаг шүү дээ. Амар хэцүү байдаг шүү дээ. Ялангуяа одоо манай ээжийн үг мөг бол ерөөсөө бурхан минь утгах шааж байгаа юм шиг л байдаг шүү дээ. За тэгэл янз бүрийн найз майзтайгаа олон жилээ уулзаагүй ангийн уулзалт гээл нэг нөхдөдтэй уулздаг ш нэг бөөн хар нөхдөдтэй уулздаг штэ. За тэгэл тэдний яриа марийг сонсоход бурхан минь агшин ч яста тэгээд энэ төр гэл. Одоо би гайгүй болчих явж байна. 2 жилийн өмнө найз нь харваад Шамдан эмнэлэгт 1 жил болсон штэ энэ төр гэл. Харуулсан марвснаа яриа л. Тэр надад ямар ч хэрэгтэй би ямар эмч биш. Эсвэл зовлонгоо тоосч байгаа юм уу, эсвэл дотносч байгаа юм уу, найзрахж байгаа юм уу. Тийм. Ер нь хүнтэй өнгөрснийг битгий яар гэдэг байгаа шүү дээ. Цааш ирээдүг л ярьж ивэл аюу хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Ирээдүйд юу хийх юм, юу бүтээх юм, ямар зорилготой явж байгаа, ямар юм төлөвлөж байгаа, яах вэ, ийх үү гэдгийг л асуул гоё гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн чинь сэргэтгэлж байгаа байхгүй юу. Би станыг тэгнэ. Хойдон жил би тэгж бодож байгаа, ингээ гэж бодож байгаа гэд. Тэрээс чи яасан гинэ гэдэг ямар ч утгагүй. Өгсөн чинь тэгэл харваа да энэ гэл. Би ч бол одоо тэгэл дандаа харвсан, хавдартсан тийм хүмүүсэл та ярьж уулзж байгаа шүү дээ. Тийм. Тэр чинь хүсвэлөө бүр толгоо өгч байгаа юм чинь. Тойрол баахан хавдартаа харвдсан хүмүүс. Тэгээ тэрэн дотор ч одоо тийм үү. Софтбол гэдэг одоо суужиж болохгүй үсттэй. Гэтэл тийм гоц яс суртахгүй энэ гэсэн байж болохгүй шүү дээ. Тэгэл тэгээ юу хөө гэхээс одоо хөө мөрөг орно шүү дээ. Өвгөө хөгшөө миний өвгөн нэг миний өвгөн гэдгийг миний өвгөн ч гэж. Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөнгүүтэй бар наснасаа ч юм уу шууд одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүх дэлхийн том одоо арабын, персийн, энэтхэгийн, хятадын, орсын, германы ч гэдэг юм уу энэ бүх философчид бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлдэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй, өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй, өөрөөрөө л боловсралтай болно. Хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгжил заагаад тэрийг сурч болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амархан юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. За би өөрөө хэлж байгаа тэр өөртөө хандах. Ер нь бол маш их одоо ойлголтууд бол энэ эго дотор бол дандаа өөртөө бас хандсан юм яваад байгаа байхгүй. Өөртөөгөө ярьдаг, өөртөөгөө ханддаг, өөрөөгөө уучладаг тийм амар их юм байгаа байхгүй. Тий. Би өөртөө хэлж байгаа. Тэр бол аюу их байдаг одоо тий. Янз бүрийн одоо юмуд ч байдаг штэ. Би нэг юунд гэж яхад хэзээ үлээ нэлээ олон жилийн өмнө Герман руу онгоцоор дэсээ тэгээ тэр үе чинь нөгөө Аэрофлот нисдэг байсан. Тэгээ Москвад буугаад тэгээ дараагийн онгоцоор нисэх юм уу эсвэл Москвад онгоц бууж яачаад цагийн дараа буцаад онгоцондоо суугаад нисдэг энэ байлаа шүү дээ тэр үед. Тэгээд нөгөө тэр үе чинь нэг хэсэг чи хэцүү байлаа шүү дээ. Гутал мөтлийн заавал тайлбарлаад нэг юм савн тэгээ одоо ч гэсэн тайлбарлаад байт юм аа. Тэгэл тий чинь ингээл нэг л гутлаа тайлж яасан оймсоо нуусан юм болдог байхгүй юу? Тий. Ингээл тий гутлаа тайлхтаа санарч байгаа юм чинь нөгөө оймс гайгаа хоцсаар тий. Тэгэл байж чинь нөгөө дуучин хэн явж байсан. Надраас хараадсаа тэр чинь. Тэгсэн чинь юм хүм ягаал нөгөө орсуулчин жоохон гатууш шүү дээ. Тий. Гэхдээ тэдний хувьд бол ажил хийж байгаа байхгүй юу? Тий.
Тэр бол хизээч би энэ хүнд хадуу байна гэхгүй шүү. Би ажиллаа хийж байна. Тэг цалингаа авч байгаа. Ингэх ёстой. А бид нар чинь тийм үү? Хаста бид нар зориуд ингэж байна. Тэр гээд. Тэнд гээд өөрийгөө шууд ингээд өөрийгөө дээрлэхүүлж ийн гэдэг ойлголт нь ингээд өөрөө орчиж байгаа байхгүй. ертөнцийг үзэхүүсэл гэдэг шиг. Оросууд биднийг дээрлэх чинь гэдэг нь шууд психологийн эго нь ажиллаад эхэлж байгаа байхгүй. Адраас энэ хүн ажиллаа хийж чинь ажлын хурдхан хөнгөн хөвчих юм бол би газ гутаа тайлаад ингэж хийхгүй байхгүй. Тэгснэ л. Гутаа тайлжсэн л. Эдрийг батхан эзэлж явсан гэсэн те. Тэр гэлдэж байгаа. Манай батхан тэр гэл. Өөртөө хандаал өөрийгөө тайвшруулаад тэгээ Монгол хүний нэг өөрийгөө тайвшруулдаг нь үү шүү дээ. Тэр бидний анжаагүй юм чинь тэгэхээр аргагүй шүү дээ. Тэгэл өөртөө яриад тэгвэл өөрөө харинтын гээл гадаад явж байгаа л дандаа тэгж байгаа шүү дээ. Гадаад итер станаг сайн тэгж байгаа юм шиг байна. Тэг гээд ах шиг байна. За ястаа тэхгүй шүү. Тэр аль өөртөө яриад тэр их яваад шиг байна. За ингээд яг л цаашгаа яваад зөвхөн тэгээд бидний хоёр том асуудал гарч байгаа. Хүний өөрийн дотоод намтар тэгээд гадаад орчин. Тэгвэл энэ хоёроос л бид нар чинь ерөнхийдөө нэг бүрдэх гээд байгаа шүү дээ. Тэгээд миний дотоод намтар үүсгэхэд хэн нөлөөлсөн? Тий? Одоо сая би ээж гэж хэллээ шүү дээ. Тэр чинь одоо маш их нөлөөлсөн байдэн шүү дээ. Тий. Зарим үед одоо нөлөөж байгаа хүн алхашгсан байдэн шүү дээ. За зарим үед бол хэрэг болсон. Тэгэхээр магтаадах юм байхгүй. За тэгээд хүүхэд насаа ярих дуртай дургу хүүхэд насаа устгах гэж оролдох өөртөө нөлөөлдөг хэсэг энэ бүх юмнууд бол маш их чухал байхгүй. Өнөөдөр хүртэл яг амьдарч ирсэн тэр амьдрал бол миний дотоод намтар дотоод. За энэ тийм амар шүү. Олон хүн хүүхэд насаа нуудаг, ярих дургу байдаг. Уул бол болохгүй юм байна. Тэр чинь нөгөө эго. За ихэнх хүмүүс өөртөө бас нөлөөлөд идэг. Өөртөө нөлөөлөх бол бас усалтай. Тэр үлдээ шүү дээ. Янз бүрийн юмд гадуурхагддаг юм уу, гадаад оронд болж байгаад янз бүрийн болохоор өөртөө нөлөөлдөг. Гэж байгаа юм шиг байна. Ингэндээ, тэгэндээ. Тэгэхээр чи тэр аюух аутизм яваад байгаа байхгүй. Монголчууд маш их аутизм явдаг шүү дээ. Гадагшаахан хүмүүнд юм нэг гадны хүнд өөрийгөө ярьдаг юм шүү. Одоо юу гэдэг ямар нэг байдлаар маш их хаалттай байдаг шүү дээ. Тэгэхээр чинь бид нар нэг соёлын код яваад байгаа шүү. Бүр эртээр тэ ер нь өөр нутаг өөр югаараа явахаас их айдаг. Одоо хизээ үлээ зүгээр одоо шүү дээ. Саяхан нэг Хөсгөл аймаг өлөө Булганы тэнд явж байгаа тэгээд Хөсгөл аймгийн нөхөрсөн баха юмс. Яг Булганд ирчлээ. Яг хүний нутагтай тэр гэл. Гүйл чи. Өнөөдөр хүний нутаг яриад байна шүү дээ. Юу вэ чи Монгол улсын иргэн тийж чи ер нь хин юм хаанхын хүн юм ч гэх шиг. Гэхдээ хаанхын байдгийг Монголын иргэн явж шүү дээ. Тийм. За зарим хүмүүс бол хүүхэд насаа устгах гэж их оролддог. Хүүхэд нас бүр ингэж ярьдаг. Одоо та нарын бөхчүүд юм уу энэ сум оноор янз бүрийн нөхдүүдээс ингэж аль 10 жилд сурж ирсэн гэвэл бүгд санахгүй шүү. 10 жил аягүй л муу шүү. Энэ том баяжсан нөхдүүдийг асуух хэрэгтэй. Хүүхэд нас чи хаана өнгөрсөн? Аль сургууль төгссөн 10 жил. Бүгд нуу. Яагаад? Тэр чинь асар их эгогийн асуудалтай хүмүүс байгаа байхгүй психологи. Зарим нь одоо бүр хүүхэд настай бүр устгадаг гэж байгаа шүү. Би 13 наснаас 12 наснаас өмнөх 1-р ангиасаа өмнөх юугаа санахгүй байна тэр гэл. Санах гээд оролдвол санагдаж шүү дээ. Худлаа шүү дээ. Тэгээд хүмүүс дандаа асуудаг шүү дээ. Чамааг 9 сарын 1-нд 1-р ангид ороход чинь хэн тэр сургууль руу 9 сарын 1-нд хөтлөөд авъяцсан. Тэр амар чухал байхгүй юу? Бүгдээрээ бодох хэрэгтэй. Намайг 9 сарын 1-нд хэн дагуулад 1-р ангид хөтлөөд авъячсан бэлээ. За эндээс л хүний одоо намтар эхэл. Эндээс л тэр хүн хинбэ гэдэг одоо эхэл. 9 сарын 1. Яг бол бидэрт 9 сарын 1-нд 1-р ангид орох бол хамгийн том үйл явдал байхгүй юу? Тэрнээс өөр том үйл явдал амьдрал дахид тоглохгүй. Тэрс шал утлаа. Дарга болно уу, баян болно уу? Төрийн одоо авна уу, гавьяат болно уу? Нөгөө нэг
дээдийн дээд одон байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Баатар, төрийн Сойрхол, төрийн юмнууд чинь ингээ тийм үү? Сүүл рүү одоо ингээ авсааргаад уйдаад бүгдийг авцсан. Тэгмээ дахиад тэрнийхээ дээр дахиад нэг одон зохиож байгаа байхгүй юу? Одоо тэрийг нэг хэсэг авч байгаад уйдаад дахиад тэрний дээр дахиад нэг одон гаргаж ирсэн. Бүгдийг авцсан. Нөгөө яадаг ч нэг станууд шүү дээ тийм үү? Соёлын тэргүүний ажилтан гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Тэр ингээл шинжлэх хаал ингээл нэг урлагийнханд ингээл өгд юм байл да. Энэ жоохон дуулаалаа хэлсэн нөхдүүдэд. Нэг CD гаргацсан нөхдүүдэд. Тэгэл дараа би авцсан шүү дээ гэж тэгчих жоохгүй. Тэр стагийн чинь ингээд хүмүүс ингээд давтаад өгöd идэх гэж байгаа байхгүй. Алтан гац өгч жоод бас хүмүүс би алтан гац авцсан шүү дээ дараагаа гэл. Энэ намайхан чинь бол ерөөсөө тэгэл цүнхээр алтан гац дараадаг гэсэн шүү дээ. За энэ бол яг тийм манай тэр одон шагналыг би ингээд ерөөд нэгэд хараад байхад бол ерөөд тэгэл бас л нэг юм тэгэл хүн тоохоо болцсон хүндлэг шагнал өгдөг юм шиг лээ. Тэгж тэр нэг тоогддог. Тоохгүй багш нар мөсийн нэг нөхөр өгдөг штэ. Бөөгийн лекц уншдаг. Хүн тоохгүй болохоор ардын багш гэж цологдсон. Одоо тэгэл амар ардын багш. Одоо тэгсэн ч гэсэн тэгэл оюутан тоохгүй шүү дээ. За гадаад орчны нөлөөлөл хажуугийн хүмүүс хэм бэ? Та нарын, бидний, миний хажууд хэн байдаг вэ? За тэндээс ямар нөлөө ирдэг вэ? За тэгээ явсаар бол бусад бүгд буруутай болчихдог шүү дээ. Тийм одоо би бол тэгэл тэдл буруутай. Хэн хүлээж авсан. Тэгэд яагаад эргээд хүүхэд насаа санах, ер нь өнгөрснөгөө санах жоохон дургүй байдаг бол яг л сэтгэлийн хөдөлгөөн санамж хоёр их ойрхон байдаг гэж байгаа байхгүй тархин дотор. Тэгэхээр бид юм ингээд санах гал оролдохоор л өөрийгөө өрөвдөж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Гомдоод л эсвэл уурлаад л. Ахил ерөөсөө тийм биш байхгүй юу? Яг л хүүхэд нас тэртээ гомдмоор уйлмаар юм битүү байдаг байхгүй юу? Хүүхэд насндаа тэгж явж байхдаа өлсөжсэн ч гэдэг юм уу? Тэр аав дээр ээж тэр тэгж хандажсэн ч гэдэг юм уу? Багш надад тэгжсэн ч гэдэг юм уу? Яан зургийн юм байдаг байхгүй юу? Ерөөдөө ихэнх нь тэгэл хүүхэд насаа харахаар энэ аягүй сөрхөө байсан л гэж ярих гэдэг шүү дээ. Асуул бол одоо гэдэг. Би хинэгч тоодгүй, хинэгч сонсдгүй байсан. Тоодож байсан. Тэр явж байгаа. За яг нь сошиал медиа нөлөөлөх, пропаганда та нар инфлюенсер янз бүрийн мэдэн шүү дээ, тийм. Энэ бол тэргүү тэгэл хүнийг юуны тухай ярих дуртай, юуны тухай ярих дургүй нөгөө тийм юунд өгөх мөгөх бүх юмнуудыг ингээд идэрч ингээд нөлөөлчих жоох байхгүй. Тэгэл тэрүүгээр л явна. Өөр юм байхгүй. Тэрэнд цагаа зарцуулна. Тэрэнд мөнгө өрнө. Тэр нэгж авах гад дата авах гал гэдэг чинь тийм үү? Тэгээ тэрэнд л зориулчих шүү дээ. Хэрэгт дурлал. Датанд дуусчихаар хэрэгт дурлал хурдан дататаа болж байгаа шүү дээ. Тэгэл бушуухан шиг хэрэгт дурлаж байгаа шүү дээ. Тий. За ингээд яваад л тэрнээс ингээд бүр бидний улс орны ингээд байдлаар ерөнхийдөө ертөнцийг үзэх үзэл ямар нэг байдлаар ерөнхийдөө системийн онлоос бас хамаараа явчихдаг байхгүй. Ямар системд байгаа тэр хүн. Их том сэдв. Тэгэд энд бол яг юу яриад байна вэ гэвэл хүмүүс юу хоорондоо юу хийж байгаа, хин хиндээ ямар үйлдэл хийж байгаа, тусалж байна уу, туслахгүй байна уу, хийж байна уу, хэрэг болж байна, хэрэг болохгүй тэр нэг чухал гэж байгаа байхгүй юу. Өөрөлд тэр хүмүүсийн хоорондын харьцаа л чухал гэж байгаа байхгүй юу. Тэгэл би ч нөө хэл яриа, ёс суртуу, ер нь тэгээд хүнлүү тэгж харих, нээлттэй байх янз бүрийн бичин тэр л байхгүй юу. Ер нь хүмүүс харьцаа л чухал байхгүй. Одоо communication гэж олон улсын дэлгээ яваад байгаа шүү дээ. Би чи нэг хэсэг энэ нэг сургууль дээр нэг баахан хятад өвөр Монголын нөхдүүд ирсэн. Тэгээд англиар лекц унших хэрэгтэй хүн байна. Communication тухайн нэг лекц уншаад өгөөч гэхээр нэг 2 семестр уншсан байхгүй юу. Тэгэл тэрэн дээр яг бүл тэр харьцаа. Тэгээд надад их амар байсан тэр лекц уншаад. Тэгээд өнөөдөр бүх одоо юунууд ч юм бол системийн онол бол ер нь бол нарны систем, биологийн эдис, хүн энэ бүгд нэг системүүд. Өөр өөрийн онцлогтой. Гэр бүл бол нэг том систем. Ам бүл бол том систем. Олон амууд байгаа. Тэр их гоё юм л шүү дээ. Хэдэн ам бүл гэхээр танаад хэдэн ам байгаа. Нөгөө хоолны асуудал иргэдэд эхэлж шүү дээ. Тий. За гэр бүл болохоор нөгөө эсгий гэр. Тий. Гэр дотор ч хэдэн хүн байна. Тэрэн дотор ч одоо
За тэгээ сошиал медиа бол асар том систем явж байгаа. Тэр тарих угаах, нөдөөлөх, бүр хүнийг бүр будаа болгох систем явж байгаа. За тэгээ хүмүүс хоорондоо групп болдог мэдээж мухар сүсэг бол том систем. Мухар сүсгийн систем одоо бид нар мэдж байгаа ш тэр нөгөө хэм блэ. Төрөвчл лекцэн дээрс нэг юмхтэй ярьсан шүү дээ. Нөгөө нэг хин чинь сая төгрөгийн хайрлын 5 мав энэ зардаг гэд энэ л хайруулын 5-ын дээр олоо шарч ирдэг гэдэг нэг том мухар сүсгийн систем байгаа гэсэн шүү дээ Монголд. Шинээр ороод ирсэн. Гэхдээ нөгөө байруудаа бас солиод идэгсэн шүү дээ тэр чинь. Тийм. Шинэ байранд орох гэж байгаа энэ төр гэл. Юу гэлээ? За байгууллагууд бол тэр төрөөс сомсом систем. Тий одоо энэ оюутлага байна уу, тавталгаа байна уу, Петровис байна уу, одоо энэ номин байна уу, юу байна уу бүгд төрийн байгууллагууд бүгд системүүд. Тэр систем дотроо дүрмтэй, зөвхтэй, буруутай, тэгээ магтан, муулна. За төр улс бол Монгол улс бол нэг том систем. Маш том систем. За сурагчдтай анги бол нэг том систем. 35 хүүхэдтэй анги бол 35 хүүхэдтэй тэр ангийн нэг систем явж байгаа. Тэр дотор зөв буруу сайн муу болно болохгүй. За оюутнууд бол том систем. Оюутнуудын дунд ямар сэдв ярьж байна? Ямар оюутныг үнэлж байна уу? Ямар оюутан дургу байна уу? За одоо ингээд юуруу орчхоор лекц нэлээд яачлаа. За Монголын асуудал руу орох хэрэг маш хэцүү байдаг. Бүр Монголын би системтэй болох гэдэг систем гарч ирээгүй. Нийгэмтэй болох гэдэг нийгэмч гарч ирээгүй. Дөрвөн лекцэн дээр нийгэмтэй болох гэсэн чинь тэгэл хөдөөдөж нутагтсаар байгаасаа таарсан. Хөдөөнизм, нутгизм тусаар байгаа таарсан. Тэгээ хотоизм болохоор хотын ч нийгэм үсчихгүй л. Улаанбаатар хотын нийгэм үсгэж юусэн аягдсан л. Сонгоо хайрханд үргээс зайсан хүртэл яаж нийгэм ярих юм? Маш хэцүү. Яагаад гэвэл ерөөд бид нар дандаа ухсаатан ярьдаг хүмүүс. Эсвэл дандаа ураг ярина. Овг ярина. Ургийн овг ярина. Ухсаатан зүү ярина. Ястан ярина. Ястан гэдэг тэр ээж юм шиг байгаа. Махтан ярина. Тэрний эцэг юм шиг байгаа. Ясмах. Удам ярина. Ухсаасан. Нутаг хаана. Тэг ямар систем ярих гэдэг, ямар нийгэм ярих гэдэг. Ураг яриад гарч. Чихэд онд яваад байгаа. Би түрүүсэл лекцэд ирсэн шүү дээ. Бүгдээрээ иргэний өмнөхөн дээрээ Монгол гэж тавиулах хэрэгтэй тэгэл болоо. Тэр борчом байна уу, тэр чонсон байна уу, хоньсон байна уу, тийм үү хорхоо овгийнх нь уу, шавж овгийнх нь уу, ямар ихтэй. Морь овгийнх юм уу? Өвс овгийнх юм уу? Тэр чинь тэгээд тэр овг юм уу, тэр ухсаа тэр ургийг би ороод зурлаа л ургийн овг мог гэд. Үгүй 10,000 хүнтэй энэ байгаа юм чи. Овг болохоор 1000 хүнтэй ч ах шиг. Үгүй яах ч гэдэг тэр. 15,000 хүнтэй. Тэгэл асар том одоо. Facebook дээр битүү олгонууд ч гэж. Яах ч юм бэ? Одоо өнөөдөр одоо академи нэг залуу байгаа тий. Гал авах гэдэг. Яасаа галт үлдээ. Тэгээ ийм учраас бид нар системээр хямарч боломжгүй Монголын нийгэмд. Тэр үс өнгө Монголын нийгмээ систем ерөөсөө ингээд Монгол улсыг тэр чигээр нь ингээд судлахад амар хэцүү барьцгүй байгаа байхгүй юу? Нийгэмгээ явжээд хөдөө болоод явчихдаг, хот болоо явчихдаг. Нутаг болоо явчихдаг, ялгарх гээд байдаг. Яаж игээд ялгаа үүсгэх гээд байдаг. Ноог багвах чи хот хөдөөгийн ялгааг арилгана гэдэг байлаа шүү дээ. Одоо чи ялгарх гээд байна шүү дээ. Тийм. Одоо цагаан сараар бол одоо ялгарч өгнө шүү дээ. Онныхоо уцыг барьчихсан баахан гүзээ тос орчил тэргээ төврээд ороод ирж шүү дээ. Тэгэл одоо хөдөөдөж өгнө шүү дээ. Тэгээ нэг орон сууцанд паар нь халчихсан халуунд чи нэг том ууц тавьчихсан, нэг том 30 40 хэдэн хэвэн боо өрчихсөн. Тэгээ арталт нэгээ суучихсан. Мэдгүй. Гэхдээ тэгээд чи ямар нийгэм ярих юм? Ямар системийн онол ярих юм? Систем биш шүү дээ. За тэгэл ДНК ярина гэж юусэн. Монгол ДНК ч гэж. Монгол өмч гэж. Тайх шүү дээ. Бидний ДНК-г үзэж жоохон хөөх юм бол бид нар Африкаас гарсан лөгтөд байгаа шүү дээ. Хүн самгчингууд. Тэгээ би яг самгчин бол бид нар биш. Хүн самгчин байхгүй. Facebook дээр бас бичээд идэх нэг. Бид нар самгчингаас гаралтан болвол ягаад одоо энэ самгчингууд хүн төрүүлэхгүй байгаа ч гэж. Амар толгойн ажиллаж байгаа үз. Асар том дүгнэлтэнд өрсөн байна шүү дээ. Тий.
Тэгтэл хүрэн сармагч юм байхгүй бид нар чинь. Горилла биш байхгүй юу? Гориллатай ДНК их ойролцоо. Тэр л байхгүй юу? Оронгутаантай бол 86 87 хувийн адилхан гэж байгаа шүү дээ. Гориллатай бол бүр их ойрхон гэж байгаа шүү дээ. Бараг 88 төр болчихдог шүү дээ. Эгоген гэж бол яг та сүүлийн үед энэ эгоген гэх яриад байгаа. Зөв яг судлаачид бол ер нь ямар гэр орон, ямар нутаг, ямар орчин төрснөөсөө бас нэг ген нь өөр байх боломжтой гэдэг байгаа шүү дээ. Бас нэг хайпотез ш. Одоо жишээлбэл төгөлдөр хуур аягүй сайн дараад байх юм бол хүүхэд төгөлдөр хуурын тоглох чадвартай төрөх боломжтой гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ яг дуртай дургу бол өөр хэрэг. Тий. Төгөлдөр хуур дарах дургу бол тэгэл хаяа. Одоо бүхийн хүүхэд амар гой бүхийн биетэй гэхдээ балетчин болох хүсэлтэй бол одоо хэцүү. Балет руу явсан тэр. Тэгээд манай бөхчүүд дотор тийм нөхдөд зөндөө байдаг шүү дээ, тий. Яг бүхэд дургу гэхдээ аав нь юм уу гэрийнх нь том биетэй булчинтай эзэлхүү сайтай болохоор нь жин сайтай болохоор нь бүх болгочихсон. Өөрснөө айгуу дургу. Балетчин болох дуртай байсан, зураач болох дуртай байсан, хөгжимчин болох дуртай байсан. Гэхдээ гэрийнх нь алаа хийцэн. Нөлөөлөд. Одоо өсгийн өлөн гэдэр гэл яриад байгаа юм даа. Тэр нэг ген л юм шиг байлээ. Битггүй. За энэ болох би югаач дутаагүй өссөн. Тэр нь бас нэг ген юм билгүй. Тэгэхээр нэг өөр байх хэрэгтэй байлгүй. Тэг билдэг шүү дээ. Аригчны хүүхэд аригчин болдгоо маа. Баяны хүүхэд баян болдгоо маа. Баяны хүүхэд хамгийн мөрөн шүү дээ. Аригчны хүүхэд аригчин аваа хараад дургуун өрсөөр байгаад хичээл номдоо сайн болдог байхгүй. Зөндөө жишээ шүү дээ. Тэгэхээр баяны хүүхэд дандаа баян болно гэсэн ойлгос. Тэгээд яг өнөөдөр ертөнцөг үзэх үзэлтэй хамаатай нэг хоёр ийм гоё сэдвийг харуулсан кино фильмийг гэлс яриад дуусгая. Энэ Fountain гэж аягүй сайн фильм. Ерөнхийдөө буддизм, шинж тухайн гэсэн хоёр том ертөнцөг үзэх үзлийг гээд харуулчихсан. Аягүй тийм гоё. Үцгэд. Бүр нэг тийм сайхан. Хөгжмөн ч гэсэн сайхан. Дөрөв лекцийн өмнө хөгжмөнд явсан шүү дээ. Яг энэ бол гурван том сэдв ярьдаг. Гурван том ертөнцийг үзэх үзэл. Нэг нь болохоор Кристийн ертөнцийг үзэх үзэл. Нөгөөх нь Маягийн ертөнцийг үзэх үзэл. Нөгөөх нь болохоор буддизмын ертөнцийг үзэх үзэл. Энэ гурван том сэдв энд явдаг. Тэгээ тэр гурав ертөнцийг үзэх үзэл нь ямар ялгаатай юм бэ? Бид нар бол одоо ингээд шашин, сүсэг бишрэл энэ төр гэл янз бүрийн үг хэлээд байгаа байхгүй юу? Эцэс тэрний чинь цаад ертөнцийг үзэх үзэл явж байгаа байхгүй юу? Буддизм бол яг шашин гэхэд хэцүү шүү дээ. Маш их философи байдаг шүү дээ. Надад их ойр байдаг. Философийн номнууд, буддизмын номнууд. За, Кристийн номнууд бац ойр байдаг. Яг бол миний байсан нөгөө Герман, Европчууд чинь бүгд Крист байсан учраас философийн номнууд нь битүү Кристийн гоод байдаг байхгүй юу? Тэгээ яг хүний нөгөө хоёр том л асуудал байгаа шүү дээ. Бие ба сүнс гэсэн. Сүнс явсаар байгаа ухаан гэдэг болчихсон, сэтгэл зүй гэдэг болчихсон, оюун гэдэг болчихсон, янз бүрийн нэрнүүдтэй болчихсон. Тий. Цаана болж ихэнх сүнс гэдэг ойлголт л яваад байгаа. Тэр хүний энэ нь ямар юм бэ гэдэг л яваад байгаа. Би бол би. Тэгээд энэ киноны эхлэхдээ ерөнхийдөө гол нэг мессеж явдаг. Тэр мессеж нь болохоор our bodies are prisons for our soul гэж байгаа байхгүй юу? Бидний бие бол бидний оюуны, ухааны, сүнсний шорон. Тэр биенээсээ сална гэдэг бол энэ шоронгоос гарна гэсэнтэй адилхан хэлж байгаа байхгүй. Айн хэлж байгаа зү. Тэр бид нар бие гэсэн энэ нэг шорон дотроо явж байгаа юм биш үү? Бид нар хоригдлууд юм биш үү? Өөрийнхөө биений хоригдлууд. Биенээсээ салмаар байдаг. Бие хөгшрөөд байдаг. Өвчин тусаад байдаг. Яаж энэс салах вэ? Гараа авчих юмсан. Өөр бие рүү орчих юмсан. Тэгээ фильмийн гол хоёр дүр тэг эрэгтэй эмэгтэй. Наад эрэгтэй нөхөр нь болохоор юу тархи судлаач, шинж ухааны салбарт ажилладаг. Тархи судалдаг. Цаад тонхол эмэгтэй эхнэр нь болохоор тархины хавдартай, хорт хавдартай. За тэгээд энэ хоёрын одоо хоёр ертөнцийг үзэх үзэл мөргөлддөг байхгүй юу? Нэг нь болохоор тархи шиг нэмжлээд хорт хавдрын адилгаа чамайг ирүүлэх очно. Хөхгүй. Хүл гэдэг өрөөс ямар ч утгагүй. Өхлийг устгах хэрэгтэй гэж шинж тухааны хүн хэлээд байдаг. Эмэгтэй нь болохоор хорт хавдартайгаа мэдчихсэн. Цагуур ном уншаад байдаг. Тэгээ буддизм, мая, заяа энэ янз бүрийн арт түмний эртний ойлголтуудыг аягүй мэдчихсэн. Аягүй сүрхэн эмэгтэй. Гэхдээ нөхрийгөө одоо бас яаж болохгүй. Тэрийг ингээд буруутгах болохгүй. Ер нь бол тэр би
хүний үхлийг хүлээн зөвшөөрөж нөхөр нь уурлаад байдаг. Юу яриад байгаа чи? Үхэл гэдэг чинь өвчин тэрийг устгаж болно гэдэг. А эмэгтэй болохоор зүгээрээ чи дайм бай. Надад ямар ч зовж яасан юм алгаа. Би хордовтортай өгөх юм байна. Одоо яах вэ? Тэгтээ тэр бүгдээрээ эрт орой өгнө. Нөхөр нь бүр ингээд стресстэй амар хэцүү байдаг. Яг тарих судлаач байдаг. Хажууд нь ихнэр нь тархины хор давтраар өгөх гэдэг. Тэгэл одоо эмчлэн эдгэн гэж зүтгэждэг. Сүүл рүүгээ тэгээд бүр бууж өгдөг, өөлдөг. Цаана тэгээд тархины зураг байгаа. Хор давтрыг хараад огтлоо авчмаар санагддаг. Боломжгүй. Ер нь тархитай бол хамаагүй зурлаж болохгүй гэж байгаа шүү дээ. Одоо бидний одоо цээжилсэн англи үгнүүд явж байгаа. Энэ хавьд их хэл явж байгаа. За энэ хойд хавьд бол бидний хараа тодорхойлдог хэсэг явж байгаа. Логикоор боддог хэсгүүд гэдэг. Тийм учраас тархины янз бүрийн юмыг авах юм уу тэнд янз бүрийн хагарал янз бүрийн гэмтэл учрах юм бол бидний хараа модно юм ойлгохоо болж эхэлнэ. Нүд муудаагүй байхгүй. Энэгээрээ дөргитсэн байхгүй. Тэгээд энд байдаг харааг тодорхойлдог тархины хэсгийг эвдэ хийцэн. Тэгээ хараа муудаад байгаа байхгүй. Нүдүүл зүгээр. Тэгээд тарих бол аюу чухал хэрэгтэй байхгүй. Монголчууд хүний толгороо их цогтдог шүү дээ. Одоо намайг бага бахаж гэсэн найз зодоо модоо болох янз бүрийн болох толгороо цохоод байдаг. Шайг буруу байхгүй. Тэр орон танаа бие рүү цохох гэж хэлэх хэрэгтэй. Энэ толгороо чинь цохох гэдэг юм. Бит ийшээ цох. Ийшээ. А хүүхдүүдийнхээ одоо толгороо цохож өстой болохгүй, алгадаж өстой болохгүй, нисэлж өстой болохгүй. Толгороо юу ч ойртолж болохгүй. За тэгээд яг уу гэдэг эмэгтэй нь болохоор октор руу харцсан, юу руу харцсан, од харчихсан сууж байгаа байхгүй. Тэнд тийм гариг байгаа. Тэгээд тэр гаригийн одоо домгоор болвол тэр гариг дээр одоо очих юм бол шинжлэгдээд шинээр төрсэн юм шиг болно. Тэгэхээр тэр гариг руу л явах хэрэгтэй гэдэг гоё домог яриа сууж байгаа байхгүй. Тэгээд нэмэгтэй чинь бас ном бичнэ. Тэгээд тэр номоо гол нөхөртөө өгдөг байхгүй юу? Өхийнхөө өмнө. Тэгэхдээ хамгийн сүүлийн бүлгийг чи бичиж дуусгаарай. Яг бол нөхөр нэг үхлийг хүлээн зөвшөөрчихгүй байгаа учраас нөхөр нь дуусгах хэрэгтэй байхгүй юу? Өөрөө бол үхлийг бичих гээд байгаа байхгүй юу? Гэтэл нөхөр нь өгөө үхлээж болохгүй дуурлаад гарч яах юм? Тэр чинь эмэгтэй хүмүүс чинь юм айхтар байгаа байхгүй юу? Шолом. Тэгээд тэр нэг номоо биччихсэн. Энийг чи уншаа. Үхлийг хүлээн зөвшөөрөөч гэдэг гуугаад байгаа байхгүй. Нөхөр нь болохоор янзлна гэдэг байгаа байхгүй юу? Хүлээж ил таа л гэдэг байгаа байхгүй юу? Тийм монголчууд гэдэг чинь байж ил таа гэдэг шүү дээ, тий? Байж ил таа л гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ тэр ном нь болохоор нэг фонтын гэж нэртэй. Тэгээ тэр ном дээр болохоор тэр Маягийн үеийн Кристийн их мод гэж үүсгэлээ. Tree of Life гэдэг амьдралын мод. Тэг зарим нь болохоор бүх юмны эхлэл мод гэсэн ийм ойлголтууд байд юм байна. Манайхан ч бол яг хав энийг бол бас жоохон буруугаар ойлгоод байдаг. Кристийн чашны тэр Tree of Life тэр Маягийн болохоор бүр тэр мод бол айгүй юутай юм байлээ. Домгтой. Тэгээд энэ домгоор гараа болохоор нөгөө эрэгтэй нь болохоор юунд очихсон. Тэр гариг дээр очихсон. Тэгээ нөгөө эмэгтэй цаанаа ингэж гараад ирсэн. Тэгээд юу сонсоод байгаа, юу яриад байгаа ч мэдэхгүй. Ингээд маш их тийм үзэхэд их гоё тийм spiritual зохиол буддын шашны нөгөө дээшээ явдаг нөгөө сансар гэж үг биш үү? Жинхэнэ үг нь бол самсараа. Самсарааг монголчууд самсар гэсэн үг байхгүй. Самсарыг бид нар сансар гэдэг байгаа байхгүй юу? Тэр нь болохоор хүчнийхаа дараа дээр уулзнаа гэсэн тэр тийм ойлголт байхгүй юу? Гэхдээ бид нар чинь юунд 12 дугаар оролд миний одоо хүүхэд нас өнгөрсөн сансар байгаа шүү дээ. Тэгэхээр бид энд бас нэг хүнтэй уулзах гал тийм хойд насндаа төрсөн юм шиг үлээ. Тий. Сансарт байгаа шүү дээ. Байсан шүү дээ, тий. Тэг ингээ яг дэжээ ингээ явж байгаа. Гэтэ энэ биеийнхээс илүү нөгөө сүнс нь явж байгаа шүү. Психологи нь явж байгаа, сэтгэл зүйн нь явж байгаа, оюун нь явж байгаа, ухаан нь явж байгаа. Тэр бүгд оюуны ухааны юмнууд нь явж байгаа шүү. Тэрийг бас их ойлгох хэрэгтэй шүү. Одоо бид нар нөгөө 40 соног гэдэг идэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь тэр явж байгаа шүү. 40 соног ч юм бол юу шүү дээ. Нөгөө нас орсны дараа тэр 40 соног дотор биенээс хүний ухаан сүнс сална гэж байгаа шүү. Тэгээд өөр тийшээ явна гэж байгаа шүү дээ.
Хин чин болохоор Гаутама чин болохоор Будда чин болохоор тэр бод модны доор 49 хоног суусан байхгүй. Тэгээс ирсэн байхгүй. Тэгээд 49 хоног чинь цаана утгатай байхгүй. Одоо би бараг л гамнагийнханд лекц унших нь шүү дээ. Лам нарт. Та нар 49 хоног та нар мэдэж гэнэ үү? Гармаагаа мэдэж гэнэ үү? Дармаагаа мэдэж гэнэ үү? Сансарыг мэдэж гэнэ үү? Бодийг мэдэж гэнэ үү? Мах бод таанаас гаралтай. Бодгал хаанаас гаралтай. Бид нар бодгаал бий гэдэг шүү дээ. Бүгд цаана учиртай байна. Тэгээ яг нэг мод нь болохоор эндээс нөгөө холцсон нэгэд яах юм бол амьдрал уртсан гэсэн юм явж байгаа. Тэгээ яг бидний монголчуудын яхав асуудал бол ерөөдөө энэ эх ба ээж гэдэг хоёр үг ингээд холиод идэх байхгүй юу? Холиод идэх. Эх гэдэг бол өмнө эхлэл эхэн гэсэн үг байхгүй юу? Яг ээж бол бидний эхлэл гэж хэлж болно. Гэхдээ бас биш шүү дээ. Яг нь цаан ч нөгөө нэг бүтгүүн нөхөр байгаа шүү дээ. Булчин ширмэн гэсэн нэг боди билдинг нөхөр байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь одоо бас зүй шиг эхлэл мэхлэхгүй бол тэр чинь бас гомдчихгүй дээ шүү дээ. Тэгээ би ч одоо тэгэл зүтгэсэн шүү дээ гээд. Тий. Тэгэхээр жоохон гитсүү тий. За яг ээж бол бид нар төрүүлсэн. Тий. Ерөнхийдөө одоо хэрэг хийсэн хүн бол төрүүлнэ гэсэн ахтар том хэрэг хийж шүү дээ. Тэгээд хэрэгээ ер нь хариуцахгүй байгаа шүү дээ. Хийсэн хэрэгээ. За бид эхэл гэж буруу яриад байдаг гэж түрүүчийн нэг лекцэд ярьжсэн шүү дээ. Одоо бид нар ээжийн хэл яваад байгаа байхгүй юу? Эхэл биш шүү. Ээжийн хэл байхгүй юу? За ээж одоо бурайд байна уу, казак байна уу, дөрүүд байна уу, өвөр монгол байна уу одоо тэр ээжийн хэл байхгүй юу? Африк байна уу? Мозамбик байна уу? Пакистан байна уу? Ээжийн хэл. Тэгэхээр та нарын бүгдээрийн чинь хэлнүүд чинь надад ээжийн хэлнүүд яваад байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө unconscious чинь суудсан байхгүй юу? Энэ нөгөө хэлээд байгаа 70 тухайд. 70 тухайсаа гэж буруу хэлээд байгаа шүү дээ. 70 тухайд чинь та нарын надад ээжийн хэл явж байгаа байхгүй юу? За тэрий чинь дараа нөгөө монгол хэлний хичээлээр тэр ээжийн бүх хэлнүүдийг буруу дуудлага, буруу үгийг хэрэглэдгийг чинь нэгэн болгодог байхгүй юу? Тэгээд бид нар монгол хэл гэсэн нэгэн классик монгол хэлтэй болж байгаа байхгүй юу? Одоо японооч ч гэнэ үү, германооч ч гэнэ үү, одоо хэн байдгийг, хятадууч ч гэнэ үү, орсууч бүгд ээжийн хэлээрээ, ээжийн аялгуугаар, ээжийн ойлголтоор яваад байгаа шүү дээ үгнүүд. Тэгээд тэрийг бүгдийг тэр хэлний хичээлээрээ засаж янзалдаг байхгүй юу? Тэгээд бүгдээрээ нэгэн хэлтэй болдог байхгүй юу? Одоо ээжийн хэлийг хойш нь тавина. Төрийн нийгмийн хэл рүү орж байгаа байхгүй юу? Одоо наад үгүй чинь нийгэмд бол ингэж хэрэглэнэ. Тэрнээс одоо чи эдэ гэж болохгүй шүү. Дал гэдэг болохгүй шүү. Тэр дал орхих гэж штэ. Бид одоо хөвсгөл өвлөр рүү явж байхдаа юуны тэргээр явж байхад дандаа их үл гэдсэн байхгүй юу? Тэр би хэлсэн байхгүй наас их үл биш ээ. Эх үл гэж хэлсэн байхгүй юу? Буруу бичээд буруу хэрэглээд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр уулыг бүх юмний эхлэл гэж байна шүү дээ. Манай энэ ардууд, энд амьдардаг ардууд тийм үү? Энэ уулаа шүтдэг. Энэ уул маань бүх юмний эхлэл. Бараг бидний бүтээсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би асахгүй. Магч нэг юмд их тайлбар хэлэхэд дуртай шүү дээ. Нэг мэдээгээл. Их гэдэг нь юу гэсэн ихэн гэж би асуусан байхгүй. Гэхдээ айгүй их энтергээл ингэдэг байхгүй. Биш ээ. Хаана нэлээ нэг сэлэн гэж явж байгаад Сэлэнгийн намын санд би нэг очсон шүү дээ. Бид нар хинтээ анхаа өтер чинь бүх намын сангаар орсон шүү дээ. Монгол улсын бүх аймагуудын. Тэгээд Сэлэнгэд очиод эдэртэй юм байгаад манай хэл буруу байдаг юм аа, манай нэрлэгэнүүд буруу байдаг юм аа, осолтой гэдсэн чинь намын сангийн дарагт гэж аах. Гэхдээ нодлон нэг муйсын профессор ирсэн юм аа, түүхийн профессор. Тэгээд бид нар энэ Сэлэнг мөрнөө асууя гэж бодоод Сэлэнг гэдэг үгээ ер нь юунаас гаралтай юм бэ гэж асуусан гэдэг аахгүй. Тэгсэн чинь нөгөө профессор нэлсэн гэж аах. Сэлэн гэж юу? Сэлэх гэсэн үгнээс гаралтай гэсэн ч аах. Гэхдээ тийм энэс балай хүмүүс шиг тэр нэр. Дугаа мэдэхгүй л гэж гэнэ. Юу мэдэхгүй байх чинь сайхан шүү дээ. Мэдэхгүй л гэнэ зү. Чи сэлэн гэсэн чинь ерөөхдөө төмөр гэсэн үгнээс гаралтай үг байхгүй юу? Маш их төмөртэй тийм нутаг юм байл л та. Тэр голын эргээр одоо юу гэдэг. Тэгээ тийм үг яваад байгаа байхгүй юу? Сэлэнгэ гэж. Бүр төв азил үг юм байл л. За тэр ээж мод гэдэг байгаа чинь бас буруу байхгүй юу? Уул нь яг энэ христийн шашны Маягийн
тэр мод яваад байгаа байхгүй. Модыг дуурайлгаж л хилээд байгаа байхгүй. Бид нар ч бас гадны юм сонсонгуудаа өөрийнхөө имийг шууд өөртөө тийм бий болгочдөг нэг аяастай шүү дээ. Тэр чинь бол ээж гэсэн мод биш байхгүй. Эх мод байхгүй. Энэ мод бүх юмны эхлэл. Эндхийн бүх хүмүүс энэ бүх амьдралыг эхлүүлсэн модоо. Бидний эх бол энэ мод. Одоо ойлгомжтой. Тэгэхээр tree of life байгаа байхгүй. Амьдралын эхлэл. Энэ модоор бидний амьдрал гэсэн юм аа. Энэ модны одоо юунаас нь навчсан энэ одоо эдсэн ч гэдэг юм уу, холцсноос нь эдсэн ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Тэр энэ мод гэдэг чинь дандаа утгатай байхгүй юу. Тэр хиний мод чинь болвол Буддагийн мод чинь болвол нөгөө боди чинь болвол тэрний доор бие сэрсэн. Тэгэхээр хүнийг сэрээдэг мод байгаа маа. Тэгээд тэр чинь хажуу талд тэр махбод бариад, бодгаал бариад одоо жил болгон хитэн чичнээнээр ч очдөг юм. Энтхэгийн тэр юуны Калкута хотоос тийш үйд юм л шүү дээ. Би чинь хэдэн жилийн өмнөөс Калкутад очижсэн шүү дээ. Үнээр л бурхны орон юм билээ. Би ингээл бүр шал уур болоод гэсэн тэнд очсон чинь тэр хүмүүсийг хараа, тэр амьдралыг хараад ерөөсөө тэр энэ бол энтхэг бол заавал явах хэрэгтэй. Гэхдээ айгүй мохоо хэртэй, шараатай, годомч нь айгүй юутай те энэ гэдэг. Тэгж бол болохгүй. Хогтой юм байлээ энэ гэж болохгүй шүү. Тэр ямар ч хамаагүй. Бидний асуудал биш. Энтхэгийн годомч хогтой байх, хоггүй байх, өчнөө ядуучуудтай байх бол бидний асуудал биш. Ядуу гэж нэг хичээлээд байгаа. Сэдвүүд энэ чинь айгүй дулаах учраас нэх их бид нар шиг тийм үү хоньны хавирга идээд байх хэрэггүй юм билээ. Хоньны шүлэнтэр уугаал. Энд ч явах бол болно шүү дээ. Энд чинь тэтгэврүүд усаа уугаад алхаа идэх нэг жоон будаа идэх явах болох юм билээ. Тэгэхгүй бид нар чинь энд чинь хөлдөж өгөх гэж ээж л цагаан хоолнд орно гэтэрсэл ирдэг байгаа байхгүй. Би гамайга юу ч гэнэ. Дугаа би хоньныхаа шүл ууг гэж хэлдэг шүү дээ. За тэгэхээр ээж мод биш эх мод шүү. Тэр сэлэнгийн дээр хойно байдаг чинь ээж мод биш эх мод. Баахан нөгөө цайнууд нэг өртсөн тойруулсан байдаг шүү дээ. Тэгээд жоон байж байгаа тэр нөгөө хадгаар ороосоор байгаа нөгөө нарны гэрэл үцгээ болоод тэгээд нөгөө холорфилийн мөхлөг гэж байдаг шүү дээ. Тэгээ нарны гэрлийг хувиргаад тэгээд ургадаг. Тэр нь байхгүй болчихдог байхгүй. Тэр чинь өөрөөр хэлбэл ээж модоо хадгаар ороосоор угаад алдчихж байгаа байхгүй. Нэг нь бүр ингээд питгээд унсан шүү дээ хэдэн жилийн өмнө. Тэгээд одоо тэгээд өөр модыг очиод бас хадгаар оргоол гэлсэн юм билээ. Одоо тэгээд тэр модыг бас дахиад алах юм шиг билээ. Ээж мод гэж байгаа л. Бид чинь мөргөж байгаа л алчдаг хүмүүс шүү дээ. Шүтж байгаа л шүтэнэ алчдаг хүмүүс шүү дээ. Ээж мод энэ төр гэж байгаа л. Тэгээ нэг харахад алчихсан. Ээж хад бас биш их хад. Энэ төв ангаас урагшаа басан байдаг шүү дээ. Ээж хад гэдэг. Аюу их нэг тэгэл арих марих өчнөө юм аваачаад оволчих. Тэгэхээр ч нэг хад чулуу учраас хадгаар ороосон ч гэсэн өхгүй байхгүй. Тэр нь бол байгаад байгаа. Нарны гэрэл хэрэггүй учраас. Тэгэхээр тэр бол их хад байхгүй. Тэр хадыг тойрсон ардууд энэ хад бол бидний одоо эхлэлээ. Гой домог. Айгуу гой сонсоход. Манай МММ-ч тийш явж ирсэн. Тий. Баг бахад ээж чадан дээр очиод ирлээ. Тэр гэж гисэн. Мөнгө өрчөөл ирчихсэн. Тэрний оронд надад тийм үү шоколад авч өгөхгүй. Ээж модонд хамаагүй мөгч идэрч байгаа юм чи. Тэгээд эхэл биш ээжийн хэл шүү. Энэ эхгэл гэж энэ мөсийнхэн буруу яриад байгаа байхгүй юу. Эхгэл байх боломж болвол монгол хэлийг заасны дараа эхгэл болох хэрэгтэй. Монгол хэлнийхээ дүрэн бүгдийг ойлгоод бүх үгнүүдийнхээ асуудлыг мэдснийхаа дараа бид нар одоо монгол гэсэн эхгэлтэй болж байгаа байхгүй юу. Эхгэлтэй болж монгол хэлний хичээл болтол ээжийнхээ хэлээр л явж байгаа байхгүй юу. За тэр түрүүн тэр Пандора дараагийн лекц юм явж байгаа шиг байна. За ингээл явтаа бид нар Монгол ертөнц рүү ороод ирэхээр лекц дуусах төгсөж байгаа шиг байна. Ер нь жоохон гэд хэцүү болоод эхэлдэг. Сайн муу, зөв буруу, үнэтэй үнэгүй, утгатай утгагүй, тийм дансантаа мөнгөтэй мөнгөгүй, цолтой цолгүй, шагналтай шагналгүй, одонтой одонгүй, баатар биш гэдэг нэг иймэрхүү юм бидний амьдралд явж идэг. Тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа чинь нийгэм болоход хэцүү, юу болоход хэцүү гэдэг байгаа чинь тэр шүү дээ. Нөгөө юу гэдэг лээ. Тэгээд яг хөө түрүүчийн тэр кино бол юу вэ гэсэн. Тэгээ яг хөө театргүй тэгэл эмэгтэй нас ордгороо насарж байгаа. Тэгээ нөгөө тарих судлаач маань орилж ашгараад тэгээ сүүл рүүгээ хүл гэдгийг ойлгоод тэгээд өөрөө нөгөө номоо эхнэрийнхээ номыг ч ус уншаал тэрийг ч ус ойлгоод тэгээд өөрөө хамгийн сүүлд тэр бүгдийг үхлийг хүлээн зөвшөөрж байгаа.
Тэгээд энэ тэр буддизмын тэр юуны хойд нас гэдэг тэр сансарт уулзна гэдэг, тэр гариг дээр уулзна гэдэг тэр домог, тэр шашны тэр юу бол шүтлэг сүсгэлэл ямар хүнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хүлээж авч байгаа байхгүй юу. Шинжлэх ухаан бол маш их нэг чадахгүй байна гэдгийг хүлээж авч байгаа байхгүй юу. Би одоо тийм үү тарих судлаач, тарихыг мэддэг гэж онгорч хөөрч өстой хэрэггүй юм байна. Тэгэхээр альва тэр үхэл гэдгийг хүнд өрлөгтөн хүлээн зөвшөөрнө гэдэг бол тийм амар биш байхгүй юу. Одоо тэр Elon Musk энэ гэл тийм үү. Тэр Kurzweil одоо Google-ийн энэ тэргээр байгаа нөхдөч нөгөө хүний ухааныг тийм үү даунлоод болгоод юунд оруулна, флашнд хийгээд тэгээд дуртай үедээ ямар ч биерүү шилжээд явна гэсэн нэг тийм яваад байгаа ш. Тэр чинь үхлийг л яаж ийг л зайлуулах гэдэг байгаа байхгүй юу. Үхлээс яаж ийг л бултах гэдэг байгаа байхгүй юу. Би одоо тэр юун дээр Transcendence гэх тийм үү? Хин Johnny Depp фильм дээр ярьсан шүү дээ тийм үү? Компьютерд орчихсон. Тийм. Програм болчихсон. Тийм. Тэгэхээр энэ хүн төрөлхтний одоо хүртэл үхлээс зүхтаахсан, үхлийг аргалах гэсэн. За үхлийг аргалж чадахгүй болоод тэгэхээр бас нэг залуучих гэсэн бас яваад байгаа байхгүй юу? Хөгшөрхөөс бас татгалцдаг. Тэр одоо үсээ тасаараар бодчихсон сууж шүү дээ. Зүгээр саар бурд усаа гарахаас юунд нь ичээд байгаа. Шанс багасчих гээд байгаа юм уу? Ямар ч утгагүй байхгүй. Эмэгтэй хүн бол бодох хэвээр. Яг бол гоо сайхан, гоо зүй. Эмэгтэй хүн бол битүү косметик байх хэвээр. Тэр л гоо зүйтэй хүн. Эрэгтэй хүн сайхан нүрээ угаачаал толгоогоо сайхан шампунчаал явж исэн тэр шүү дээ. Бодуулаа. Одоо тэр хэм билээ нөгөө хин интергээл нөгөө өгчүүд байдаг шүү дээ. Гавьятууд, төрийн шагналтууд. Зантай би уулзч явсан, учирч явсан. Тэгээ нөгөө тэд нар чинь нөгөө үргэлж тэр нөгөө үсээ бодуулж хар удгаас сэргээж авахгүй аяг марчдаг ч юм уу яадаг чинь яг энэ доотл нэг см иргэдэ цагаан байж идэг шүү дээ. Тийм. Хүрэн марчсан байхгүй юу. Тэр чинь үргэлж бодуулж авахгүй яад бол хүний үс чинь нэг сард 1 см ургадаг байхгүй юу. 1 см болдог. Тэгэхээр өөрөө нэг сар будаагүй нөгөөх нь 1 см ургацсан. Тэгээ цагаан. Тэгээ доороо цагаан дээрээ харах айгүй тийм панк юм шиг тийм. Тийм айгүй дижи юм уу тий рок тийм одоо юу юм тийм юу шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тех ерөөс хэрэггүй байхгүй. Хөгшөрхийг, үххийг хүлээн зөвшөөрөхгүй тэрний эсрэг тэмцэнэ гэдэг бол ямар хямдхан хүн бэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Одоо надаас дээш таньдаг найзууд хараа бутчихсан ятаргаад харагддаг байхгүй. Тэгэхээр нэг гачин нүүр, гачин жоохон ингээд боролцчихсан ч юм уу одоо ямар ч тэр нүүрэн дээр ингээд өчгөр нүүртэй тэгсэн мэт тасвартай үстэй ингээд цогцохгүй байгаа байхгүй юу. Нүүрний өвчлөөс бууралцсан ус хоёр ч ингээд цогцдог байхгүй юу. Нүүр нь ингээд өвчлөөстэй дахиж тасгар үстэй байж байгаа байхгүй юу. Наасан үстэгдэг шүү дээ. Та стандарт өсөө одоо хараар бодуулчих юм бол энэ төр гэл. Тэг яах гэж мэдэхгүй. Шанс мас дэсшил гэдэг байгаа шиг л шүү. Цагаан болохоор чинь тэгэл шанс чинь бага шүү дээ гэж хэлж шүү дээ. Тэгэд яг ерөөдөө нэг өнөөдрийн лекц бол нэг ийм лекц байсан. Маш их төвөгтэй, маш хэцүү. Тэгэд өөрснөлөөгөө нилээн орсон, өөрсдийнхөө эго руу нилээн орсон. Тэгэд энэ ертөнцийг үзэх үзэл гэдэг бол ямар их төвөгтэй, ямар их хэцүү юм бэ? Тэр шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзэлтэй шинжлэх ухаан бүгдийг мэдэн чадна гэсэн. Тэгээд тэргүүрээ дайрдаг. Нөгөө талд нь болохоор буддизм болохоор энэ ертөнцийг үзэх болохоор хүн бол тэр рүү бүгдээрээ дуусан төгсөн. Тэгэхдээ бид нар ингээд алга болчихж байгаа юм биш шүү. Бие бол яг хөө баггүй болно. Бидний ухаан, оюун, мэдлэг, чадвар, эрдэм одоо юу гэдгийг ёс суртахуун, ёс зүй юу гэдгийг гоо зүй тэр бүгд бол нэг юм цогц сүнс гэдгээр явдаг. Тэгээ тэр маань бол цаашаа дамжаад шилжээд явнаа. Тэрэнд бол одоо зовох хэрэггүй гэсэн тийм явж байгаа байхгүй. Тэр чинь сонсч байгаа амар байгаа байхгүй. За ашиг. Та нар тэр сансар гэж нэг фильм байгаа шүү дээ. Сансара гэдэг. Тэрийг та нар үзээрэй. Яг юугаар латин бичгээр болохоор самсара гэсэн байгаа. Тэрэн дээр ч айгүйх гардаг шүү дээ. Өөрөөр нэг хүнд бол мянган дуртачаал байдаг. Тийм. Тэрийг одоо эсрэг байгаад тэгээд ганцхан дуртачаал бэгэл авч үлдүүл яа. Одоо хүн аюу хэрэгтэй байдаг гэдэг гардаг шүү дээ. Яг бол бид нар хитрхи олон дуртачаалтай учраас тэрэндээ аяг алардаг.
Тэгэхээр дурдчил өөрөө ганцхан л байх хэрэгтэй. Тэр нь юм их мэдгсэн, өөрийгөө ойлгосон, хүнд гай болохгүй, даруухан тэгээд явах. Тэр дурд цачаалчин чамд хэрэгтэй. Тэгээд яг багш нөгөө нэг нэг эмэгтэй рүү явдаг шүү дээ. Нөгөө даш гэж нэртэй шүү дээ. Дашид дэлэг үлээ те. Тэгээд чинь тэгээд лам багш нь бичсэн байдаг шүү дээ. Бичиг үлдээсэн байдаг шүү дээ. Араас нь найз нь авчирч өгдөг шүү дээ. Тэгээд лам багш өнгөрчлөө. Тэгтээ чамд юм бичиг өглөө гэдэг. Тэр нь үнссэн чинь юу хоёлаа тэргүй юугаараа тойргороо юм дуулснаа. Амьдралыг тэд чинь тойрог гэж байгаа шүү дээ буддизм чинь. Тэрс эхлэл төгсгөл байхгүй шүү дээ. Тэр хоёр чинь ингээд нийлүүлсэн байгаа шүү дээ. Нөгөө могоо байдаг шүү дээ. Сүүлээ ингээд зутсан байгаа. Тэгээд чинь болоо бид нар бол амьдрал дуусна, эхлэн гэсэн тойрог байхгүй юу. Тэгээд чи тэр тэтэд рүү сансардаа уулзна. Тэтэд тэр сансардаа уулзахад чи харин надад хэлээрээ. Тийм үү? Мянган дурдчаалыг одоо хүнд байдаг. Тэгээд тэр дурдчаал болгоноо дагаж тэргээ биелүүлэх гэж явах. Ямар байсан бэ? Тэгээд чи хожвоо тэр тухайга надад яриарэ гэсэн цаас явуулсан байдаг байхгүй. Тэр маань шин гадуур тэнжихүүг эргэлж хагаад тэргээ болоод тэгээ буцаад сүмрүү ирдэг байхгүй. Тэгээ тийм одоо дурд шалаа зогсоогоод ганцхан будда гэсэн дур тачаал бол намайг одоо аврах юм байна гэд буцдаг шүү дээ. Тэгээ өнөөдөр юуны дараагийн 7 хоногийн би хаа лекцээр бол нэлээд одоо философи юм ярих гэж бодоод байгаа. Юу нь үнэн гэдэг сэдвтэ одоо бид нар бас толгорохгүй болохгүй. Тэгээ 4 жилийн лекц бас дуусахдаа үнэн ба ёс зүй гэдэг лекцээр дуусчихсан. За энэ удаа үнэн ба гэсэн тийм одоо лекц байгаа. Тэгээ энэ төр бол нэлээд эцсийн сэтгэл хүн энэ үнэн гэдэгтээ толгорохгүй болвол бас болохгүй. Бүх юм бол үнэн байх ёстой. Үннээрээ байх ёстой. Үнэн бол байдаг. Тийм худал бол байдгүй. Энэ хурууд худал ерөөс байхгүй шүү. Худал зөвхөн хүний зохиосон юм байхгүй. Тэр хүн л худлыг зохиож байгаа байхгүй. Үнний эсрэг. Тэг яагаад гэж зохиодгийг. Тэгэхээр энэ хуруу бол зөвхөн үнний хуруу. Худал бол хүний зохиол шүү. Тэг яаж зохиодог тухай одоо ярилцсан та. За яг цаг 13 цаг тий. Болчлоо. Яг таарлаа цаг. Анхаарал тавьсанд баярлалаа.